За одоо тэгэл мик нэг хитэйхэн тогтоож аваад тэгэл ярина да. Мик одоо хаана тогтоо. Ингээ барьчдаг юм уу? За бас барьчих болно. Тэг заа нөгөө нэг андуураад унтраачихгүй бол тийм ээ. Гайгүй баха. За. Окей. За биччихээн тий. За одоо эндээс тэгэл тест эхлээд ойлаа. Яаж ярилцсанд ордог юм. Харин Бангарыг юу биш тэгээд туссан чинь. За. Амар хийцгэр юм асуу. Тосгоны жигжуг аудио подкастын 1-р дугаар буюу пайлот эхэллээ. За ингээд найзтайгаа өдөөс араа сууж байна. Анхны удаа подкаст хийж үзэж байгаа хүн байна. Тийм. Гой хоёр тосгоны нөхдүүд. Тийм. За одоо энэ дээр хоёлаа зүгээр гоё ихнээсээ ингээд сонсож байгаа хүмүүстээ зориулаад яг гоё ярил л та. Яагаад энэ подкастыг хий гэдэг сэтэл орж ирсэн юм бэ гэж. Яагаад тийм үзэл бодол болж байна? Тийм. Гэтэ ер нь бол ингээл хөөхөн хоб базаад байсан чинь амар их асуудлууд байгаад тийм юм л да. Тэг хүн болгон дээр ижил төсөөтэй юмнууд амар нийтлэг байдаг болоо. Дээрээс нь бас мэдээллийн контентоос ч яг мэдээлэл авахтаа хүмүүс ч бас жоохон дурамчхан байдаг юм шиг. Тэгэхээр илүү нэг тийм хоб базж байгаа юм шиг байдлаар тухайн цаг үеийнх нь юмыг ч юм уу эсвэл ямарваа нэгэн юмыг хөгжилтэй байдлаар хөнгөн яриул зүгээр юм болов гэж бодож байна. Аха. Тэгээд чи юу гэж бодож? Би яг зүгээр за одоо хоёлаа яг энэ рүү далиж орж ирснийх далиж зүгээр ер нь ихнээсээ ярьж байгаа их энэ подкаст хийх болсон сэдлийг би бол зүгээр одоо яг манай подкастын ерөнхий ивэнтгч Monda House-та ууж бодох гээд байна л та. Аха. Тэгээ манай найз угаас өөр энэ Monda House-ыг гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч бол биш гүйцэтгэх захирал. Тэгээд яг энэ хаусыг үйл ажиллагааг явуулаад ихснээс биш энэгээр зөндөө хүмүүс ороогараатай байлаа. Тэгээд би бол дотроо бол энэ подкастыг ямархуу байдлаар хий гэж утсан гэхлээр энэ ч орж иж байгаа хүн болго өөр өөртөө нэг үнцэг байгаа тань. ертөнц байгаа тань. Байна. Тийм. Тэгээд тэр ертөнц нь өөрөө ямар нэг юмны тусгал гэдгээр надад бол нөгөө нэг өөр үнцгүүд те өөрөөр хэлбэр дүрсүүд байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр бол хүн болгоноос мэдээллийн хүлээгээд авчихлаар хүн өөр төрөө хүлээж аваад ийм байд юм тийм байд юм гэж ялгаа. Тэгээд тэрнээсээ ихсүүлээд яг хүмүүс хоорондоо үл ойлголцох ч юм уу нэг тал болох ч юм уу тийм асуудлаас үүдээд хов үүсээд байна л гэж би хараад байгаа байхгүй юу? Тий. Яг зөв. Тэгэхээр юу болчиход байгаа юм л та. Жиг жуг гэхээр ч одоо яг юу ч тайлбарламаар. Жижиг жижиг яриа л юм шүү. Шууны жиргээ шиг. Тэгсэн хэрнээ яг бидний яг амьдрал аагаад байгаа нэг юм жижиг юм нэг сонин асуудал юм шиг нэг тиймэрхүү юмнууд. Тэгээд нэг амьдралыг харж байгаа тэр үнцэг. Тэгээд тэрнээс болбол нэг нэгэндээ баг нэгээ хөглөөд хөгжүүлээд байгаа юм шүү тий. Яг амар ном шиг биш ч гэсэн тий. Яг бас нэг ингээ өөр дөр юм тусгаж аваад байдаг. Хэлбэрл гэсэн. Одоо жишээлбэл би өөр дээр авч үзэх юм бол зүгээр заримдаа сэтгэл санаа унтсан ч юм уу эсвэл хэцүү үед ийшээ ороод ирэхлээр энчээ байгаа уур амьсгал буцаагаад одоо юу гэдэг хүнийг хөглөх цэгэл болчиход байна л да. Тэгээд энэ одоо яг Monda House-аар үйлчлүүлдэг хүмүүс маань өөрсдөө буцаагаад нэг одоо юу гэдэг community монголоор бол нөгөө нэг хүрээллийн хүмүүс болцсон учраас нэгэндээ нэг тийм бит болон бит ус байдлаар амар их дэмжлэг үзүүлж байгаа байхгүй. Тий. Ерөнхийдөө яг бит бусл шиг ба тий. Яг одоо яг тайлбарлахаар амар сонин уур амьсгал бүрдчихэд байгаа. Тий. Яс ярихаар яг талаас орж ирсэн хүмүүс зүгээр өөр энгийн зүгээр за кофе шопод ойлаа харьцуулаа бодлоор тэнцээ бол хүмүүс ороод кофег авчаал гараа явуудаг. Тий. Энэ болохоор зүгээр яг нэг тийм хүмүүсийн нэг газар цуглардаг. Одоо зүгээр муухай гараад ордны тамхины цэг шиг болчиход байгаа байхгүй юу? Яг ховыг ингээд жигж углаад гэдэг нэр тэмээ гаргаж ирээд шүү дээ. Тэгээд айгуу тухтай нөхцөл байдлыг бүрдүүлчихэнгүүт хүн юу гэдгийг ахаад нэг шин хүрээллээр найз нөхдийг бий болгоод байна гэж хараад байна. Тийм яг үн сая чамаг хэлсэн чинь яг тэгж бодглоо. Яг нөгөө кофе шоп руу ороод хүн кофе авдаг бол Мондо руу орж ирэхээр яриаг аваад байгаа байхгүй юу? Яг кофе авахгүй.
яг үндсэндээ бол тий. кофе авахаас илүү зүгээр нэг минт мэдэх нь айгүй чухал байгаа даа. Тий, яг нэг кофе нөгөө нэг анхдагч хэрэгцээ биш. Тойргороо ингээд нэг тийм минт усаа мэдээд нэг тийм ховоо бацчаад. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд кофе уугаад ярэ өрнө яваад байгаа байхгүй юу? Тэгээс ингээд сонсоод тахаар хүн болгонд нэг тийм хүндлэнгийн нэг тийм хандагч байх айгүй зүгээр юм шиг санагдсан. Ингээл яг гэрийнхантаач ярьж чадахгүй юм, ээж аавдаач ярьж чадахгүй юмнууд хүмүүст айгүй их тохиолддог юм байна л да. Тийм баг. Тэгэхээр яг трийгээ энд орж ирээд ингээ ярихаар айгүй гоё болчиход байгаа байхгүй. Тийм. Эсвэл бол ярьдгүй маа гэхэд нөгөө хүмүүсийнхаа сэдв рүү ороод тий. Өөр юм дөө сэрэн чадаад толгоорч одоо яг нэг түрүү миний яриадсан бухимдал стресстэй байлаа гэхэд тэрнээсээ түр хугацаанд сарнижж байгаа. Тэгээд энэ дотор байгаа хүмүүс угаасаа хөвчлэн нэг таньдаг хүмүүс болоод дуусч байгаа учраас яг нэг нэгэнтэй айгуу гоё хөнгөн яриа өрнүүлдэг. Тэрнээс нь одоо жишээл бит хоёрын подкастын сэтэл нь тэр хүмүүсээс суулж авсан ховоодыг ер нь нийлүүлээд юм базя. Угаасаа л хүний нэг угаасаа байхгүй нуулдаг хорвоо гэж. Харт яг үн. Тэгэд яг нэгээ явуулчаал араас сайхан муулаад гоё яддаг л та. Тий. За одоо ингэнгүүт ингээ за ихэд дараагийн асуулт орж ирж байна л. Яг подкаст анхны удаа иж үзэж байгаа болохоор интернет сэдвийн уншлаа. Тэгээд ямар хуу байдлаар хийвэл оновчтой гэдэг юм зөв ч гэсэн жоохон сонирхоод бодсон. Тэгээд одоо бит хоёрын дүрэн бол юм байгаа. Бит хоёр өөрсдөө уусаа танилцуулахгүй. Нэрээ хэлэхгүй нэгнийхээ нэрийг юусоо хэлж дуртаж ярихгүй. А Б гэдгээр ч юм ямар нэгэн байдлаар хамгаалж чинь тий. Иргэн иргэж болно бас 35-аас хийх гэсэн байг. Тэгэнгүүт би одоо найзсан гэж асуумаар санагддаг байхгүй юу? Яг амьдралын ямар замыг туулаад ямар мэдрэмжээр ч юм уу энэ кофе хаусыг нэхэр болчихвоо. Яг юунаас үүдэлтэй за багада юу хийх дуртай байжгаад одоо юу руу ороод тэгээд ямар замнал туулаад энэ мэдрэмжийг өгөхөөр энэ кофе хаусыг ажилуулчихваа. Нууц биш болвол юу гэдэг нөгөө нэг өмнөх нэг бүтлгүүтэл байгаа бол тэрийг ярьж болохоор бол ярьдаг ч юм уу те. Заавал нэрийн дуртахгүй ч гэсэн. Тиймэрхүү сонирхолтой юм. Азар нэг амар бүтлгүүтэл эсвэл амар бизнес хийгээл дампуурал бүр шалдаа унаал үр ширэнд баригдаагүй. Тэгтээ хүүхэд наснд амар ганцаарчсан юм шиг санагдсан. Сүүлд ингээ бодоод тахаар амар ганцаараа л жоохон зөнгөр өссөн юм шиг л. Тэгээд ингээ бодоод тахаар ингээд нэг өөртөө адилхан хүмүүсийг амар их олж хараад байгаа байхгүй. Тэгээ хэсэг хугацаанд нөгөө Солонгост ингээ байжгаад хүрээд ирсэн чи ингээ бид нар ч амар юм сонин юм шиг анзаарчихсан. Ингээд жоохон хийцгүүрээл эсвэл нэг ингээд нэг дүрсээ олохгүй тэгээл ингээд нэг сон цаг нөхцөх байдалтай эсвэл яг тийх ёстой ч юм шиг тэгээ ойлгоцсон. Тэгээд нөгөө нэг өөрсдийнхөө нөгөө проблемнуудыг ярьж биш ингэж ууж гаргаад байгаа юм шиг санагдаад байсан байхгүй. Тэгэхээр чин нэг юм яг кафе гэдэг юм нэг соёл чин өөрөө анханасаа гарч ирэхдээ л мэдээллийн ерөөсөө цэг байсан болохоор ямар нэгэн байдлаар кафе байвал зүгээр юм байна. Гэхдээ би өөрөө архины харшилтай нэг уух дурггүй болохоор кофегоор л барих хэрэгтэй байна гэж бодоод тэгэл анханасаа үйлчлүүлэгч нартайгаа аль болох дотн танилцаад дотн гэдэг нь ингээл нэг танилцгаа зүтгээд байгаа юм биш. Ямар тухтай орчныг нь бүрдүүлээд ярих тэр нөгөө сэдлийг нь бий болгох хэрэгтэй. Тэгэхээр Мондо дотор ингээд нэг яриа өрнүүлэх юмнууд мэрсэр байгаад байгаа байхгүй. Жишээ нь хан руу хараад зураг харж байгаад нэг зургийн тухай надаас асууж юм. Эсвэл миний хийж байгаа тэр нэг арьсны ширээнээс ч юм уу тэрнээс яриа их хүчлээ эхэлж байгаа байхгүй. Тийм. Тэгэл мэдээж кофе ярина. Тэрний дараа бид нар танилцсан. Тэгээд нэг нэгэндээ итгэн. Тийм. Гол нь тэр чинь яг өөрийн амьдралын хувийн тийм нэг бол тийм хар дурсамж, нэг бол нэг тийм ноу хавгаа ярих гэдэг байгаа учраас. Тэгээд тэмүүлэл бас ирээдүйд ингэмээр тийм. Тэр хүмүүсийн ярьж байгаа юмыг ямарваа нэгэн байдлаар би шингээж авах хэрэгтэй байгаа. Тэгээд улмаар тэр хүмүүс маань хоорондоо танилцаад энэ Мондо гэдэг газраас ямар нэгэн байдлаар шат ахиад цаашаа явах юм бол надад айгүй гоё. Тий. Өөрөөр хэлбэл би багада ганцаарсан болохоор одоо хүмүүсийг ганцаардуулмааргүй байгаа байхгүй. Ганцаараа биш байна.
чамтай адилхан ийм үзэл бодолтой хүн байна. Ийм ахуйтай хүн байна. Ийм өгөгдөлтэй хүн байна гэдгийг л харуулах гэдэг. Тэгэхээр орж ирдэг үйлчлүүлэгчээрээ дамжуулаад үйлчлүүлэгчтэй арай нэг өөр талаас нь харах боломжийг олгож байгаа байхгүй. Цааштай бол яг тэгжил бодож байгаа. Аха. За тэгэнгүүт одоо яг дараагийнх юу гэдэг? Тэнгүүд нэг ашиг машиг бизнесийн асуудал бас орж ирж байгаа байхгүй. Тий. Тэгээ одоо ингээл хөндлөнгөөс харахад чинь бизнес болчиход байгаа байхгүй. Тий, ер нь бол ингээ бизнес биш юм яриад байгаа. Тий. Одоо манай нэг том зохиолчийн хэлээр ер нь бол ямар нэгэн байдлаар бизнес ашигтай байх хэрэгтэй гэж ярьдаг нэг манай нэг үйлчлэгч байгаа л да. Тэр үн шиг л баггүй. Тий. Гэтэл нөгөө нэг ашиг нь юундэ байна вэ гэхээр энэ чинь айгүй сонирхолтой. Заавал тийм мөнгөөр орж ирэхгүй байгаа байхгүй жишээ. Тий. Жишээ нь ингээл манад орж ирдэг үйлчлүүлэгч миний амьдралд бүр амар том эргэлт хийсэн байна. Зарим нь хурцлж байна. Зарим нь дараагийн алах модыг хүртэл ингээл надтай ярилцаал. Жишээ нь энэ дотроос ч одоо цагаан эдэний бизнес хийх гээд одоо яг тэр доотлолт түрээслэлэн шүү дээ. Аха. Тийм. Хажуудлын талбайг. Тий. Тэгэл цагаан эдэний тухай өдөржингөө яриад ярилцсаар аваад энэ тэндээс бизнес хийдэг хүмүүс гарч ирээл тэгэл сүүлдээ бүр брендинг дээр нь хүртэл ажиллах хүмүүс хүртэл мондо дотроос гарч ирээл. Яг дотроос яг дотроосоо босчихж байгаа байхгүй. Бас нэг бууцны газар бас ард яасан. Тэгэл вүүли чинь бас ингээ концепцөө өөрчилнө гэл амар гоё юм боллоо. Интерьерээ яаж хийх вэ? Иймэрхүү зураг гаргацсан гэл. Тэгэл хаягийн тогтоож яхад нь хүртэл тэгэл мондогийн чинь тэгэл доошо буугаад хаягийг хараад үсгэн тийм байна, ийм байна гэл. Тэгтээ айгүй гоё дандаа мэрэгжлийн юм ярьдаг л та. Олон төрлийн мэрэгжлийн хүмүүс байгаа болохоор. Тий, яг нэг давхардахгүй уур чадвартай ч юм уу өөр хүмүүс байгаа. Би одоо яг түрүүчийн чиний ярьсан юмнаас нэг юм асуух гэх толгой дотроос ерөөсөө салахгүй байгаа тань. Одоо юу гэдэг багтаа ганцаарцсан гэж хэлж штэ. Тэгэнгүүт одоо ингээд яг техник цаатлаас хүнд үйлчилж байхад ганцаарцсан мэдрэмжтэй ч юм уу ганцаардлыг тээсэн хүн орж ирж гэнэ үү? Ялгарж гэнэ үү тэр жишээлбэл? Андшгүй штэ. Андшгүй юу? Андшгүй. Ямар хөө? Жохон бие хураасан байдалтай л орж ирнэ. Тэгээ нэг хоёр удаа тэгж орж ирэл. Тэгээ гурав дахьаасаа бол тэгэл сайхан болчихно. Би ч одоо бараг лам шиг л гүссэн. Лам шиг үү? Тэгээд нэг хоёр ороод ирэх. Маргач ламтай байгаа шүү. Уучлаарай бас. Ламбын ажлыг дотроос ламтай гэдэг. Ламтай зөвхөн очтой. Энэ бусын юм. Тий. Нэг тавилгач юм байна ус. Тий. Азар яг ингээд жоохон мэдэрдэг ч гэдэг юм уу? Мэдрэхгүй ч байдал юм уу? Ямар нэгэн байдлаар тэгэл нэг холбогдоол тэгэл нэг ярих сэтэл гарч ирээд л байдаг шүү дээ. Мэдгүй. Тэгээ манай нэг цагаан хоолны ах бол намайг сонин өвөрмөц аавраатай хүн байна гэсэн одоо бас тэрэндээ хөөрөөд байгаа. Тий, магадгүй. Одоо жишээл би чамтай хамт тэгэл яг энэ Монда хаус үүсгэн байгуулагдал нээснээс нь хойш орж ирэл танилцаад одоо ойлоо найзуудтай явж байгаа шүү дээ. Тий. Магадгүй би ингээд чамтай ингээ юм ярихлаар юу гэдэг дотроос юм уудлаад ярмаар ч юм шиг тийм. Харин тий одоо тийм нээлттэй мэдрэмж авдаг баг. тий. Одоо за ахад дараагийн асуулт ингээл найсны ягаад өнөөдөр би нэг тийм асуугаа явуучмаар санагдаад явчлаа. Ганцаарцсан орж ирээд яриа ихлүүлэх нь чи ихлүүлж гэнэ үү эсвэл нөгөө нь үү? Нөгөө хүн жоохон өөр орчноос соличоод өөр хүнтэй харьцахыг хүсээд яриа ихлүүлж гэнэ үү? Би бол ажиллахтаа амар имээдэг байхгүй. Аха. Угаасаа андшгүй тэгэл нэг бие хураацсан тэгээд манай энэ дотор байгаа энэ ширээ сандалнууч бүгд сэтгэл санаатай холбоотой л та. Одоо ингээ 3 ширээ цуурцсан байгаа шүү дээ. Нөгөө хамгийн захих нь бол тиймэрхүү хүмүүс суудаг байхгүй. Эсвэл ганцаараа байх дуртай ч юм уу эсвэл нэг одоо хойд захих нь хүнтэй юм ярих дурггүй те хамгийн арын ширээ тийм за окей. Голынх дээр нь бол дандаа тийм нээлттэй юм. Яг гоё хэлэхэд бол далжгансан хүмүүс суудаг. Аха. Нааталт нь болохоор тийм яаруу санд руу юм боддгоо нэг тийм юм өмнөх enjoydдгоо зүгээр ингээд байждаг хүмүүс. Тэгээ яг урталт нь яг нэг тайз шиг нэг хоёр сандал агаад байгаа шүү дээ. Хинч суудаггүй хамгийн сүүлд ширээ сул биш байвал яг энэ одоо хоёулын нэг сууж байгаа. Энд суудаг байхгүй яг сул биш байвал ширээ сандал олдохгүй. Түрүүн чи одоо намайг ингээд ахлагч капитаны суудлын дээр суугаа хотлоо гочгорноо сууцаа гэсэн дэр хүний хамгийн сууддаг сандал байсан юм шүү дээ. За капитан дээр сууж байгаа хүмүүс ч амар тийм өөртөө ихтэй хүмүүс байгаа байхгүй. За тэгээд үүдэнд хоёр чек ярьж байгаа хүмүүс яг энд суугаа. За бас тий. Тэгээ нөгөө хүнээ яг миний сууж байгаа сандал дээр суугууд одоо ерөөхдөө энэ дээр манай чийл ах суудаг байна шүү дээ. Том ах. Тий, том ах нар суугаал тэгээд шууд өөрийнхөө үгийг хүргэдэг.
Эхнэр нөхөр хоёр хүртэл орж ирээл энэ дээр суух чинь капитан сандал дээр эхнэр нь суух юм бол тэр эхнэр бол амар их мэдлэлтэй нөхөр байгаа байхгүй. Нөхрөө бол бүр бацсан юм аа. Чамд ингэж амар юу бодож ийсэн гэж ерөөсө бодоогүй байна. Амар бодсон. Тий. Тэгээ би бүр 18 онд угаасаа ширээ сандлаа ер нь сонгоцсон байсан. Тэр чинь амар өмнө байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээ одоо эн чинь нэгд жил болж байгаа шүү дээ. Тэнгүүч 24 онд 6 жил ер нь бол аль үшээ толгоонд нь бууцсан байсан бизнес хэлж шүү дээ. Ажил төрөл ярахаар бол яг энэ хоёр дээр яриад арай нэг давуу дийл хийх гэж байгаа нь капитан сандал дээр суугаа ярих хэрэгтэй. Нөгөө хүн илүү хүлээж авдаг байхгүй. Энэ шар сандал дээрээс хизээч чавруулал загнахгүй. Үгүй сонсон гэж байна. За тэг арай чухал хүлээж авдаг. Тэг юм байлээ зүгээр тэг сонирхсан. Тэг яагаад тийм сэтгэл зүй мөтэй одоо жоохон сонирхч ба гэхээр ёо ганцаарцсан тач юу юм бэлээ. Яг нөгөө кофего зүгээр ингээл дагаал сонирхоолоход тийм сэтгэл зүйч байвал их зүгээр юм бэл. Гэхдээ зарим газар бол бас нөгөө сэтгэл зүйч үнэлэх мөнлөх шаарддаг болсон юм шиг л. Аа. Одоо яг хизээнээс кофе хамгийн анх өөрөө чанж эхэлсэн. Хамгийн анхны кофего яг хизээ хийж одоо санаж байна уу? Зарсныгаа юу? Гүүг зүгээр ер нь л өөрөө. Тэр чинь юу яасан шүү дээ. Солонгосоос ирэхдээ нэг жижиг эспрессо машинтай ирээл. За. Тэгэл найзуудтай гэрийнхэнтэй илдэв бусаар нь хийж өгөөл сүүмүүтэй хойлол. Тэрнээс өмнө бол Солонгост би яг 4 жил 9 бусын кофе уусан. Гэхдээ яг юу ууснаа сайн мэдэхгүй байд. Манай захирал өөрөө улаан кофе хийж байсан бол. Захирлыгаа дагаал явчихдаг. Ажил багтаа бол бит хоёр бүр 2-3 цаг явж кофений газар очиж кофе уу. За. Тийм тэднээс нь бас ингээл өөрсдөө гоё газар хэмжиж шүү дээ. Тийм ингээд хайж явж уудаг юм баггүй. Тэгэл хендрип уунд энэ тентхийн кофе шоп руу орж уун. Тэгэл кофетэй танилцсан. Тэрнээс яг Солонгос явахаас өмнө бол дандаа л юу уучихснаас санахгүй. Яг үнийг хэлэхэд бол халуун шоколад л уусан баг. Мэнти. Эсвэл нөгөө хуучны Американууд байдаг. Хуучнаас ч одоо ч байдаг л та. Одоо муу ээгээ бол үхтэл уу. Гэтэл ээгийг би ерөөсөө ууж байгааг шууд идчихдэг гэсэн. Идчихдэг. Ингээ амантай шууд задлаад хийчихдэг гэсэн. Жохон бах нөгөө билэг аваг зүгээр шууд ууданд ботолж байгаа ширхэх гэж идчихдэг гэдэг шиг. Илүү нэг гой санагдаа. Тэгээд тийм л юм иддэг гэсэн. Хурцамттай л дуртай байж дээ. Тий, тэгэл ирээл явахдаг 3 жил хүүхдийнхээ мөнгөөр амьдраад ажилгүй яахаа мэдэхгүй нэг юмд хүрэх юм шиг хүрхгүй юм шиг мөнгөтэй ирсэн. Тэгэл ингээл дуншаал гэдэг. Тэгэл энийг ингээд толгоон дотроо төсөөлцөн. Тэгээ явсаар авал тэгэл яг нууц шул хийх мөнгөтэй ирсэн. Ер нь Солонгос ер нь хийх мөнгө хоримтлуулж чадсан. Яг эхнэр өтөр оюутан байсан болохоор ерөөсөө юу ч үгүйсэн. Тэгээд коронавигийн жилээр манай эхнэр хүүхдтэйгээ төрүүлж Монгол руу ирээд яг сургуулаа төгсөөд тий. Тэгэл би яг 1 жил ажилласан. Тэгээд тэрүүгээр л 40 гаруй сая төгрөгтэй ирсэн. Минь цалин багт би өөрөө мохот зожиг болохоор ямар нэг ажилд орохороо хямгддаг баг. Шууд л явуулчихдаг. Угаасаа эхнэрийнхэн тасаар авчихдаг. За. Би бол ер нь их мөнгө мэдгүй ш. Би нэр сонноос Мондог нээснийхаа дараа л 500 төгрөг 1000 төгрөгийн өнгөийг ялгаж. Дампуу. Тэгээд ингээ анх менюгөө бичсэн чинь ингээл 8900 7900 гээд тэрний хариултыг өгөх бүр амар хэцүү. Багасаа төгрөгөө. Тэгээд илүү өгөөл нэг бол дутуу өгөөл таарсан мөнгө өгөх юм бол амар баярлаа нөгөө хүндээ гоё чихэр мэхэр өгөөл. Тэгээд тийм хөгжлийн мөнгөний юу амар жоохон муу юм шиг л. Би одоо ингээд яг 2 асуулт байл та. Эхнийх нь Мартаас өмнөөс нь асуучих. Одоо би хамгийн анх орж ирээд хаан суусан. Нас нь өөрөө сандгүй байхгүй. Чи анх орж ирэнгүүт яг энэ арын энд суусан. Тэр өндөр дээр. Энд болохоор нөгөө цаг тавьчих юм суудаг. За бас тийм ээ. Мөн үү? Магадгүй. Ажилдаа орохгүй. Тийм угаасаа энэ кофе авчаал тэр чи ажил хугацаа орноо л гэдэг үү. Тэгээд тэгэхэд чи угаасаа яг дотроо бол угаасаа нэг ганцаарсан байгаа шүү дээ. Нэг асуудалтай байсан. Ганцаардаад бэйжээсаа тэгтээ тэрийг нэг хил гаргадаггүй. Яаж яг нэг тийм тэрийг нэг өөрийнхөө доторхыг нуухтай амар сайн нух шиг юм шиг ярихгүй л тийм. Тийм. Одоо орж ирээд өөрөө л ярихаас нааш бол би асууж чадахгүй шүү. Тэгтээ бол мэдрээл байгаа л та. Тэгтээ тэр үнд арай тухтай байх үүднээс сэтлүүдийг нь тавьж өгнө. Ер нь бол тийм ээ. Орчныг нь бүрдүүлэх гэж. Яг үнэ. Тэгжид тэр чи ярьж байгаа байхгүй. Жишээ нь одоо кофе ганцаараа уугаал дугаа сууж итэл нь хажууд нэг бүтлэх уус авчрал тавьчвал тэр чи яриа өрнөхгүй. Одоо нөгөө яг Японы нойшил юм биш үү? Японы битээ бол угаасаа хүнийг бүр биз хүндрэхэд бол бүх юм хангацсан шүү дээ. Тэр чи бас суудал нь халдах гоё халуун зуул дур дээр хүн суучлаа баг шейх гэж суусан ч гэсэн баг дараагийнх нь хүрхээр байгаа байхгүй юу?
Тий. Нэг тиймэрхүү байдлаар ингээд жоохон ямар үйлчлэг гэх юм бэ одоо тэр чи тий. Тий яг нэг ингээд тухтай байх орчин юм бүр. Ямар ч байсан би бол ингээд хүнээ харж байгаа л тэгээд нэг чимхлүүр юм өгчдөг байхгүй. Тэгээд тий ер нь бол хүндэнд харуулж идэв шүү. Тий тэгээд манай яач юм бол бас хүнд нь бол үнэхээр уух юм хүндэнд харуулж идэг. Одоо энэгээр орж ирдэг. Одоо эргэлдээд гардаг манай ороо гарааны хүмүүс бол бүгд л мэдж байгаа. Хүндэнд харуулж. Хоёр дахь асуулт нь тэр нэг техникийн дээдлийн тэр нэг модон толгоон дээрээс тогшоод байдаг тавцан гэр нь яг яах гэж хийсэн юм бэ? модон дээрээсээ. Тий. Одоо дана техникийн дээдлийн хоёр давхар дугаардаг хэсэг. Тэр бол цаанаасаа байсан. Угаасаа цаанаасаа байсан юм тий. Гэхдээ яг нөгөө нэг тухайн үед яг мэдхгүй энэ дээр амьдрын ч гэж бодсон юм бас. Нэр гараад болдоо гэж шүү дээ. Бас тэрнтэй бас хөшиг аваад. Бас юм яаж идэггүй. Нэг хүн эцчих тажгаар усан дарах чи биш гэж. Тий. Гэхдээ яг зүгээр өндөр таацтай аавна гэж ихнэр үтээр яриа л гэсэн үг. Илүү гой цоройтой. Тэгээ жижигхэн мөртлөө энэ аймаг агаартай орчих байхгүй. Тэгэхээр төрөл бүрээр ашиглаж болно л да өндөр таацтай бол. Яг хадгалал хөгжим тавихад аюу гой сонсогдсон. Тийм дуурлал мөртлөөр тий. Тэгээ жижигхэн мөртлөө нэг хүнд дарамтгүй өндөр таацтай болохоор ч бас. Тэгэл дээдлэлт нь амарна гэж бодвол яасан баг. Гэхдээ хамгийн их анх онгоо бол яг амарсан хүн чинь цээ шүү дээ. Тий. Дээшээ гараад нуруугаа амраагаал дээшээ гараад амар. Гэхдээ яг хүмүүс цаашаа жирэмсэн байсан үе тийм ээ. Тэгэл тэрий чинь амралтын давхар гэж нэрлэлсэн шүү дээ. Яг одоо нөгөө нэг ингэдэг байхгүй яг угаасаа энэгээр ч нөгөө янз бүрийн хүмүүс орж байгаа гэр бүлтэй хүмүүс орж ирдэг. Хүүхдүүд дээшээ гараад бичгэн чихлээр аюултай. Дүв тав гэв. Тэрийг яг үзий яддаг шүү. Тэгээ яг нэг тийм ядарсан толгоо өвдөх гэж байгаа үед бол тэр бол яг нэг тийм тарих руу шууд зүсж орж ирдэг байхгүй. Тэгээ би тэрэн дээр жоохон яагаад энэ шийдлийг гаргасан юм бол доо гэх. Мөнгө юмнээд айгүй нэгэн зүгээр панер тавьсан байна. Гэхдээ энийг ингээд бүр араам минь яг түмнийх нь юунд углуургатаж хийж мийгээд тэгээ зузаан юм амар. Гэтэ жоохон жоохон бизнес цэцэглээд баяжаад эхлэх юм бол панер жоохон зузаан палкаар солигдох юм байна шүү дээ. Боломжтой. Амар их юм солино шүү дээ. За. Одоо хамгийн түрүүнд солимоор байгаа би юу вэ жишээлбэл. Одоо хамгийн түрүүнд мөрөөдлөө биелүүлээд нэг кофе бутлагч авах гэж байна. Өдөртөө одоо эн чинь кофе бутлагч нөгөө нэг машиныхаа бутлагчийг ашиглаад байгаа шүү дээ тий. Тэгээд тусдаа бүрийг зориулт юм том бутлагч. Тий. Яг арилжааны. Тэгэхээр одоо тэр нөгөө буталж байгаа машин одоо нэг тэр чинь ерөнхийдөө нэг комбо сет машин байгаа шүү. Тэрийг ашиглахаа болох юм уу? Тэрийг гэртээ аваачаал. За. Гэртээ жоохон бичлэгэн л гоё харагдах хэрэгтэй. Тийм баха. Уус айгуу царайлаг шүү дээ. Тэгэл энэ дээр 50-50 тэгэл зурдаг барьдаг хүмүүсийн зургнуудыг тавина. Тэгээд бас амар олон фото зураг авдаг хүмүүстэй танилцсан. Тэднүүсийн зураг мургийг ч гэсэн тавина. Яаж хийж байгаа л энэ дотор орж ирдэг хүмүүсийн хийдэг юмыг л сурталчилна. Ер нь бол яг нэг тийм дэмдээ дээсэрчтэй гэдэг концептыг л бариад тийм угаасаа юм аргуу нийгэмд одоо дэмдэл л байна. Тийм сточинка аргуу нийгэм. Тийм тэгэхгүй болохоор чинь заавалч хүнийг хогийн юмд хутгалдаж ижил цаашаа амьдрах гэдэг шүү дээ. Ядаж бор зүрхээр аятах амьдрах шүү дээ тийм. Өнөөрэ тэр нөгөө нэг одоо яг нэг community бүрдүүлээд гиснээс сая нөгөө сүүлд нэг мэдээ үзсэн шүү дээ. Нөгөө Jet Generation л одоо хамгийн сүүлийн одоо нөгөө нэг тийм 90 оны хойш дунд үеэс хойш төрсэн хүмүүс. Тэр болон тэрнээс хойш үеийн залуучууд юу гэдэг нэг тийм баарнд арх ууж чийлрэх биш. Кофе шопд одоо юу гэдэг яг бидний ингээл яг энэ ч нөгөө насны хүмүүс найзууд болчихж байгаа болохоор дээшээ доо шилбэлцэл байгаа. Гэхдээ залуучууд бол тийм хандлага руу чиглэлсэн байна гэдэг нь олж уушсан. Яг үнэ. Тийм. Айгүй нэг тийм архины салбарт халгаатай юм үсээд байна л да. Гэхдээ яг үүрэлжлээ сайн л да. Кофе ч өөрөө тийм ашигтай бизнес биш хэрнээ айгүй гоё бизнес. Яг бизнес биш юм уу? Яг бизнес талаас нь харуул энэ тийм ч ашигтай биш л дээ. Тийм үү. Яагаад вэ гэхээр цагт баригддаг бизнес байгаа тийм. За тийм ээ. Борлуулалтын цаг нь цөөхөн. Бараг 24 цагийн нэг тэр чинь нэг 10 хүрэхтэй гүтэл цаг байгаа хамгийн идэвхтэй цаг чинь тийм. Тэгээд тэр чинь ингээд нөгөө олон төрлийн амттай кофенууд чинь жишээ нь нэг ашигтай биш шүү дээ. Бөө юм ороод. Тий, орц ихтэй. Тэгээ нийт тэр кофенуудаас ч хамгийн их ашиг өгдөг нь американо байхгүй юу? Тийм. Ус кофе уйлдтэй ер нь бол. Тэнгууд тэндээс чинь яг американог уудаг хүмүүс чинь нийт кофе ууж байгаа хүмүүсийн чинь 30% нөхгүй юу? Ааха. Тэгэхээр
ашиг харж хийж байгаа бол тэр Американо дээр л тоглолт хийх хэрэгтэй болж байна. За тийм ээ тий. Тийм бизнес гэж харуул. Тийм ээ. Өө тэгээ харахч юм байна дөө. Тэгэл яг угаасаа нөгөө манай Монголын алдарт нөгөө Root of Coffee уу Rock чинь концепт болоод тэгээ сүүлдээ өглөөгөр кофе болоод үдээ сууштай софт бар болоод тий. Айгу олон төрлийн юм уух зардаг болоод гэсэн. Нэрээ харахгүй нөгөө нэг тийм яг ашигтай ажиллаж чадж гин үгүй гэдэг дээрээс л асуудал үүссэн юм байна л да. Тийм. Гэтэ айгу дургуул байгаа л да би. Тийм. Яг нэг юмараа л байж иж бид нар чинь нэг нэгнийхээ бизнес чинь ингэж явна ш. Тэгэхгүй ингээд яг одоо яг үннийг хэлэхэд рок чинь миний харж байгаагаар нэрээрээ баг ингээд олон юм зараад байна. Олон юм зараад штэ. Уг нь бол яг одоо ерөнхийдөө кофегороо тий. Кофений салбарын 5 богдол болчлаа л доо. Бүх юм руу 5 богд ордог гэдэг шиг. Тэгэл яг уг нь тэх юм бол гоё байхгүй. Яг нэг юмаа хийгээд байж ивэл уг нь бид нар. Тэгтээ бид нар амар үйлчлэл авч чаддгүй хүмүүс юм билээ. Жишээ. Яаж вэ? Жишээ нь ингээл тий. Энэ эсвэл жоохон ядуу байгаатай холбоотой ч магадгүй л. Магадгүй. Жишээ нь ингээл байшин барихаар ч өөрөө байрна гэж шийдэж байгаа. Тий. Тэгээ нэг сони юм барьж хаяал. Нэг аргацаагаа нэг тийм. Нэг байшин гэж хэцүү байшин биш ч гэдэг. Тий. Ямар ч нэг дээвэр дор амьдарч болоод байгаа байхгүй юу? Хямдхан зардлаар барьцсан. Жишээ нь ингээд машиныхаа маслын тосыг өөрөө солино байлын ч шиг одоо. Тий. Тэгэхээр чи нөгөө нөгөө тосын сольж байгаа нэг жижиг хүмүүс ч одоо бас хэцүү шүү дээ. Уул нь ингээд яг чаддаг юмаа хийгээд нэг нэгнээс үйлчлэг аваад сурчвал хэцүүгээр. Одоо яг л нөгөө нэг гадаад Европын орнууд чинь тийм шүү дээ. Нөгөө гуталч ингээл хэдүүгээр гуталч хийсээр байгаа л яасан гэл одоо нөгөө кокогийн хөглөнгийн өндөр ч гэсэн гардаг шүү дээ. Тэгэнгүүт яг наадах чинь бодсон манай өвөөгөөс ч юм уу ааваас ч юм уу дамжаад суудсан юм шиг байна. Одоо яг ажил дээр ч гэсэн тэр тэгээ би өөрөө ч гэсэн гаргадаг амтлаг тийм баг. Чаддаг өндөр нь хийлгээд. Одоо жишээл манай ажил дээр чи найз уусан мэдэн шүү дээ. Амар олон төрлийн юм руу ингээд ишээ тийшээ өсөрж орж ажиллаад байдаг. Тэгэнгүүт заримдаа ингээд миний чадахгүй юм ч гэсэн надаас хийхийг хүсээд байдаг байхгүй. Харин тийм. Тэр чинь буруу байхгүй юу? Тийм, тэр буруу. Тэгэнгүүт би өөрөө дотроо боддог нь яг энэ надаас хүсээд байгаа энэ юмыг би хийж чадахгүй. Гэхдээ энийг хийж чаддаг хүнөөрөө мэргэжлийн сургуульд нь сураад нөгөө диплом зэргийн энэ авчиж байгаа шүү дээ. Тэнгүү тийм байхын хэрэг юу гэн гэдэг юм бас хаяа бодогдоод байгаа байхгүй. Харин тийм амар ойлгомжгүй байгаас. Зүгээр яг миний нэг зүгээр яг өөрөө гоё натаны гой санагд юм зүгээр амар олон төрлийн юм нэг хольж унших дуртай юм уу. Тэгээл нэг юмнаас үсрээл нөгөө юм руу ороод нөгөө юмнаас ийшээгээд тэгэхээр нөгөө тэр нь л одоо нэг тийм хүмүүс надаас олон юм хүсэхэд хийж чадж байгаа юм шиг чадахгүй юм шүү дээ. Гурлаа гооххгүй би яг үнд бол өөрөө бодглоо. Үнэхээр би яг мэрэгжлийн үний ажууд бол айгүй муу хийж байгаа. Тэгэнгүүт л үгүй байгаа. Тэрнээ яг хийгээд үзэхлээр бас болоо яваад идэг тэгээ сайжраад идэг ч юм. Тэгээд үнэхээр болохоор ч юм шиг санагдав. Тийм хөө байдаг юм шиг байна гэж бодлоо сая. За хоёлоо тэгээ буцаад өнөөдрийнхөө зүгээр яг нэг яагаад гэдэг рүү орё л доо. За миний найз одоо мистер Я гэдэг байгаа шүү дээ. Ямар юугаар замналаар амьдарч ирсэн юм бэ? Замбраагүй замналаар амьдарсан. Амар олон дэшээ доош овж боссон. Ихэнхдээ унтсан байж байгаа тэгээ нэг босоод одоо унсан гэх юм уу хааш энийг юм гачин юм нэг хагарцсан дугуй шиг л амьдэрсэн дөө. Яаж игээл болгоод байсан. Тий яаж игээл амьдрал байсан. Тэгэл айл айлаар толгой хорогдоод өсвөр насвал тэгэл хэцүү шүү дээ. Одоо миний толгой молгоо бол нэрээ сонь олон сөрөвтэй шүү гэж юу? Тийш яг ингээл гараараа тэмтэрх юм бол ингээл нэг гадаанаас чулуу атгах юм шиг. Бөө үнцэг гадаргаа тараарсан. Тэгэл энэ тэнд очиж пойлдуулаад тэгэл жилдээ 12 3 нүүн гэдэг чинь амар шар махтагаа атсан ажиллахгүй. Тэгэл ядч л худгаа олохгүй шачиж байгаа. Нэг өглөөс ирээд хаанаас ус авах юм бэ наач. Одоо тэгэнгүүт ингээ би энэ дээр гайхаад байгаа юм бохоггүй. Яг тийм амьдралаар амьдраад явсан хүмүүс одоо жишээл нилээн муу санаатай ч юм уу те. Эсвэл нэг юм хахир хатуу. Эсвэл яг нийгмэд дагаад одоо нэг жоохон хулиган атман эсвэл тэгээ нэг тийм арх дарс марсан амар туртай арх хөөх одоо нэг юм уу. Тэгэнгүүт яаж яваад ингээ чи ингээ бүрэлдчихвэ гэдгийг би гайхаад байдаг. Тэгэхээр харин би өөрийгөө яг тийм будтай юм болов гэж. Хатаагийн дараагийн дөргөд ингээд миний өдөөс араас бод юм байна. Зүгээр ингээ яг тийм юмнууд тэнд нөгөө дундуур нь ингээ яваад тахаар яг адилхан тэгдэг юм бэл.
Тим сэтэл, тиймэрхүү манертай болчдөг юм бэл. Нэг тийм гачин юмнуудын дунд орохоор нэг гачин тийм байгаа. туулсан гэсэн үг яг бас. Тийм туулж явна. Дандаа ингээд сүлжээ яваад авахгүй бас дундуур нь яг дундаар нь хулгайн байх гэж нэг хэсэг үдсэн гэсэн юм байсан гэсэн үг. Одоо жишээ нь ингээл нэг 10 баачка өөдөөс гараад ирэхэр чинь би зүхтаа бол амар оник үстэй одоо. Тий. Одоо доош орох гэдэг амар өндөрс гисэн. Яг одоогийн насн дээр бол тэгтээ яг зүгээр нь бол зураг зодоо хоёрыг холоос харах хэрэгтэй гэж ер нь тийм болчихлоо. Тэгэхээр чинь нэг бас би чинь бас нэг анхнаасаа гүцэх удаага тэгэл бас насаараа нь олуулчих юм шиг. Тэгэл саахан дундуур нь очил зодуулсан л та. Зодуулах нь бол 5-ын дод шүү дээ. 19 гэдэг нь ойлгуулж шүү дээ. Угаасаа эн чинь нэг өглөө нүгэд ирсэн баачка бол угаасаа зодуулах нь дор хаяж 5 хүн зодуулах нь бол тодорхой байгаа даа. Тэгэхээр чин тэднээс дунд чинь тэгэл холгуулад яваад байна гэж л байна. Би бүр анханасаа юу ч өгдөггүйсэн. Би ингээл нөгөө автобусныхоо мөнгө зүгийг амандаа хийгээл зодуулчихдаг гэсэн. Би бол эсэргээрээ дээрэнд үлжсэн. Яг нэг хамгийн нэг тийм санаанаас гардгүй нэг тийм дээрмэс мултарсан юм юу байхгүй. Нөгөө нэг ээжтэй амт одоо тэр чин дунд ангийн одоо 5 дугаар анги л байхгүй. Дөнгөж нөгөө 4 бага анги төгсөж 5 дугаар ангид байгаад ээжтэй амт имчилгээ хэлэх урагш байхгүй. Тэгээд тэндээ явж байгаа нэг азар манай ээж жоохон мөнгө жоорлж л явсан юм шиг. Нөгөө тухайд нөгөө айн дуаныг пүүд байдаг гэсэн чинь тэр амар гой загварыг аваад хүрээд ирдэг. Тэгээ 9 сарын 1-нд өмсөө очсон чинь яг нөгөө сургуулийн гадаа нөгөө хулгаа нөгөө дээрмд гарууд нь байж байгаа шүү дээ. Ах нар бол нэгэн дуудаал ингэ. Тэгээд тэр ахаас би тэр пүүзээ хөлнөөсөө салгаж өгөхгүй гэртээ авч харин ээж загнуулна гэдэг шалтгаан хэлж бүхэл бүтэн 8 цаг дагаж өгсөн байт шүү. 12 цаг харж байгаа юм шүү дээ. Өглөө хичээл ороо. Арга байхгүй шүү. Тэгсэн дор нүдэн дээр нүдээсэж ажилласан. Зовлон нэг томоотой байна. Яа. Тэгээд зүгээр шууд л зодтолсон шүү. Тэгэл тэгтээ би чинь бас айгүй балер зантал юм шиг. Коллежд бас орсон шүү дээ. Уус нэг мөнгөгүй байсан болохоор яаж мөнгөтэй болох вэ гэдэг бодоод хурдан шатсан угаасаа шууд одоо нөгөө нарийн мэрэгжил. Тийм. Тэгээд 100 айл дээр би нөгөө 9 дугаар ингээд төгсөж 100 ажиллаж байгаа л. За би чадны юм шүү дээ. Яг нэг юм уу аяр рекламны газар туслах хийдэг гэсэн. Яг зүгээр гадаа нөгөө нэг ингээд барилгын туслах ажил бол биш зүгээр яг зөөр 100 айл дээр би зүгээр 9 дугаар ангийнхаа 100 тийм 9 дугаар ингээд төгсчөө 100 10-таа орох уу орохгүй юу гэдгээ өөрөө шийдэж чадахгүй явчихсан байхгүй. Тэгээд нэг 100 тэр чин сарын 100 мянгаар 3 сар ажиллаж ирсэн. Тэгсэн чинь манай найзууд хурж ирээл. Маань чин коллежд орлоо. Мөнгө өгдөг юм байна гэл. За. Тэгэл юу мөнгө гэдгсэн чи стипend өгд юм байна. Сар болгон 46800 гэл. Тэгэл тийшээ орохоор шийдэл. Тэгтээ барилгын коллеж дээр яага орцсноо ерөөсөө ойлгохгүй. Өөр тэгтээ хөлбөрөд яг хүнснийх гэх нэг хоцорсон байсан юм нэр тий. Эсэлтүүд ер нь хоцорсон байсан. Би 8 сард тулгаад байсан. Тийм тулгацсан байсан. Тэгээд яг нөгөө барилгын коллеж дээр очсон чинь 2 анги байсан. Сантехникийн анги сантехникчийн анги нөгөөх нь бета арматур ч. Тэгээ нөгөө би сантехникийн бодсон байхгүй. За ингэж баас шээстэй зууртаад яг удлан унсхий дүн байт тэгээс. Тэгээ мэдхгүй бета арматур руу орсон чинь бүр амар хүнд ажил байсан. Уулын гэхдээ одоо тэр чинь нөгөө алаад байгаа салбар өстэй. Одоо бол хамгийн боржор нэвстэй. Ядчил цэгтэр боржор цутгаа зогсож байгаа байхгүй. Тэгээ боржинжлоо. Тийм барилгад гарсан хамгийн өндөр цалинтай ш бета арматур ч. Тийм үү. Яг одоо яг энэ давхар дундын цутгалтууд тэгэл баган цутгалтууд би нөгөө каркасны цутгалтанд амар дуртай шал цутгахад. Одоо яг сая тэгээ чиний скейтинг гэрбэл гэдэг дээрээс яг би зүгээр асууд. Одоо нөгөө нэг тим амар эвгүй цаг үеийг хоёуланга туулаад өнгөрцөн ба шүү дээ. Дээрэмд үлээл угаасаа одоо юу гэдэг хотын захт амьдрахлаар угаасаа л дээрэмд их ойлгомжтой шүү дээ. Одоо юу гэдэг хийн тим дайраад өнгөрцөн. Тэгэнгүүт гэр бүлийн хүмүүжил яг энд нөлөөснө гэж харах гэдэг. Тэгээд танаа гэр бүлийн хүмүүжлээс одоо чиглэг чамд үлдсэн. Одоо яг дараа нь одоо ингээ ихнэр хүүхдтэй байхдаа хадгалж явдаг нэг тийм юу одоо гэх юм. Үнд сэнгийн эрхэм зүйл нь яг юу вэ? Одоо аав ээж жоохон соёл шиг л тийм соёл тийм соёлоо бурууг. Тэг манай гэр бүлийн соёл бол асар нээлттэй байхгүй. Жишээ нь ингээл манай аав ээж хоёр юу яасан байгаа юм л та. Тамхи татаа явж исэн баг. Тэгсэн чи өөдөө тий сайхан татаал. Тэгсэн чи өөдөөс нь үеэлах тамхи татсан гарч ирсэн. Тэр нөгөө чи балраал ээж аваа хоёрыг хараалсдаг. Бантаад. Ичи заавал толгой молгоогоо маажаал шүү дээ. Тэгсэн чи яасан бэ гэхээр тэр гурав сайхан тамхилсан байдаг. Сайхан зогсоод байгаад чи гэж. Тий, тэгээ сайхан тамхины тухай ярьсан мэт. Одоо тэр хүн бол архаг тамхич байгаа юм тодорхой.
Ойлгомжтой тийм юм гих байна. мэтчлэн тэгэл пимив би анх би пив уухта ээжтэйгээ уусан баг. 100 Жишээ. Тэгэл аавтаа бол ер нь юм ярьж байгаагүй юм бэл. Ааха. Нэг юм ярьж байгаагүй хэрнээл нэг тийм эр хүний тийм мэдрэмж аваад өссөн. Одоо юу гэдэг нь хамгаалт гэсэн үг. Одоо эр хүний ерөнхийдөө үндсэн мэдрэмж гэр бүл хамгаалт л байдаг шүү дээ. Одоо эр хүний мэдрэмж гэхээр найзууд нь амар хэрдэг байхгүй. Тэгээд тэр хүрээлэл дундаа ингээ нэг манлайлаад шүү дээ. Аав нь нүнжигтэй байгаад шүү дээ. Манай тийм тэднүүсээ ингээд нэг хөөрхөн болгоод байгаад шүү. Тэгээд нэг ингээ альфа ногоод шүү дээ тэр дундаа. Эр хүн байгаад шүү дээ. Тэгэл ээж мэжтэй харьцаж байгаа ч гэсэндээ нэг тийм гоё юм джентльмен байгаад байна л та. Тэгэл ямар ч асуудлыг ингээд айгүй юм нухацтай ингээд жоохон холоос харчдаг. Их дуугаа. Тэгсэн мөртлөө амар характертай юм. Ямар мэрэгчлээ хүмүүс вэ? Мэрэгжил гэхээр одоо манай ээж бол нэгтлэн бодогч 10 хурууны бичээж мэрэгчлээ. Тэрнээс өмнө бол циркийн жүжигчин байж байгаа. Торныхан гадуур унаад болцсон. Гимтээд. Тий. За тэгэн гутаа багшийн дэдэд ороод багш болол цэцэрлэгийн багш болчихж байгаа л да. Сургуулийн өмнөх насны боловсролын их сургууль. Болохоор бол яг мэрэгжил дипломтой мэрэгжил нь бол тайсны зураач засалж хэмэглэх юм мэрэгжилтэй байна. Гэхдээ тэрнээс өмнө бол ганданд итгэлт гэж тийм бурханчлан байсан. Тэгээ тэрнээс бол бурхан бүтээх эрх аваад нэг тийм цол шиг юм авд юм л. Тэгээд угаасаа нэг бурханы чинь нэг хамаагүй хүн бүтээдгүй заавал нэг тийм заавал эрх авдаг. Тэгээ бас зан үйл хүртэл хийдэг юм гэж тийм. Тэгэл тэр багш нэг 2 гарын шавтай. Тэгэл нэг нь Пүрбат нөгөөх нь манай аав байж байгаа. Тэгэл Пүрбат нь цаашаа гүнзг ирээд бүр шашныхаа цаашаа интегрүү явд 10 хэдэн жил сураад Солонгос их нэртэй болсон. Бол аав маань бол шал эсрэгээрээ Оросд сургууль төгсөөд илүү наашаа барууны соёлыг дагаад тэгээд кино урлагч юм тайз гэдэг юм руу. Тэгэл эргэл дампууран гутаа тэгэл хөвчлөгтад ирэнгууд эргэл бурхнаа зурж бодоо зоож байгаа. Явж өч өрн бурхыг тустай юм байж юу. Яачгүй л тийм гэдэг. Бурхан гэж угаасаа байдаг л юм байна. Хөвчлөлтөн гут ч гэсэн 9 бус юм хийж байгаа юм чи тэгээд нахаасаа туслахгүй яг хотоод туслаад байна шүү дээ. Тийм тэр үед ч ямар фото мото сүртэй байсан биш. Тэгэл баахан нас барсан хүмүүсийн зураг морог зурна. Тэгэл бүр оршуулгын чулуу хүртэл сийлнэ. Тэгэл ер нь хийж болох бүгдийг л хий. Тэр нь гарын дүүгээрээ ер нь бол амар их юм хийсэн юм биш үү? Одоо яг чамд жишээлбэл юу хадгалж үлдсэн юм байдгүй аавас нь? Юу ч хахгүй. Зүгээр шүүмжлэгч болчиход байгаа. Тийм. Гоё асуулт тэр чигтээ зүгээр утгач хэрэг болгож байдаг. Яг миний нөгөө дурсамжинд юу байна гэхээр би нөгөө аавтайгаа хувцас ингээд зардаг гэсэн. За. Тэр хувцсыг яаж олж авдаг вэ гэхээр дээр үед нөгөө хорон тэр тусламжийн хувцас ирдэг. За гаднаас нөгөө Жайкамайкаас. Тийм Жайкамайкаас ч юм уу юунаас ч тэгээ тусламжийн будаа мудаа ирдэг гэсэн. За. Үхтлээ будаа идэл тэгээд нэг комиссийн хувцсыг нь үхтлээ шүнжингөө хайрцагнаас нь ухаал. Тэгэл тэрийгээ ингээл жоохон юу яагаад сайхан нуугалж интүүдэл тэгэл хувцс зараал. Жоохон шилвтер болгоод байгаа юм ба штэ. Тэгээ уутлаа тэмтрээ авцсан уутлаа. Тэгэл дэнжи мянга дээр авч зараал. Тэгэл тэр хорооны дарга нь одоо уурлах гэдэг. Тэр хүн түрүүний зөрчсөн шүү дээ. Аараас болсон байх. Яг надад чийх гэдэг аахгүй. Яг амьд байгаа хүмүүст аяргэлээд гэсэн. Тий. Тэгээ угаасаа нөгөө нэг хөөөлцөх хугацаач 10 жил үйдсэн шүү дээ. Тэгэхээр 10 жил ямар аврал авахгүй тэр үнд бол. Тэгээ угаасаа дэрийг нь удалдаж аваад өссөн хүн одоо мэдэхгүй шүү дээ. Бас одоо болсон ламатрын шараа бичгнүүлээ явж байгаа юм чинь. Тэгэл сайхан өөрөө тэгэл хувцас оёол өмсдөг байсан гэсэн ээжтэй танилцахтаа. Тэгэл одоо тэрнээс нь үлдсэн юм надад одоо нэг айрс марсаар юм ойж үзээл гэсэн бодлоо. Ер нь бол яг дурсамж тэгээ туршлага үлдээсэн юм биш үү? Тийм. Одоо тэр чинь ингээ яг үнэндээ хэлэхэд ингээ багаасаа хараад ахаар чинь нэг би чинь юм нэг сони юм чаддаг юм шиг хэлсэн байгаа. Яг нэг миний хүрээнд би чаддаггүй гэдэг шиг юм биш үү? Одоо нэг зурдгүй нөхөр надтай уулзууд би нэг зурдаг юм шиг яваад байгаа. Яг зураачгүй орж ирвэл энэ нэг сонирхч юм болоод байгаа. Ямар аавыгаа яриа суугаад байсан. Одоо тэгэхээр өөрийнхөө замаар энэ нэг болсон болоогүй нэг копиго яриа л байжсэн. Яг тийм л юм байна. Яг л адилхан юмсаад. Одоо яг наадхан тань үйлдэл яг зураач болгоогүй байхгүй аав өөрөө. Тийм үү? Тий. Тэр хүн бас амьдралыг айгу дутуу ойлгосон байгаа даа. Юу нэг зураач болгосон би яг одоо авч байгаа.
Тэгэх юм бол одоо бас тэгээд нэг жоох ингээд би чинь 10 жилдээ урлан ганцаараа хөтөлж мөтлөөд ингээд тусдаа урлантаа хичээлээ таслал унтчих идэг юм байсан. Тийм би 3 жил урланд байсан. Тэгээд тэндээ хар зураг зураал. Тэгээд дүрслэг урлаар гэхдээ явж үзье гэж өрнөр явахгүй юм чи юу. Яв санхүү баталж өгөхгүй. Санхүү баталж өгөхгүй. Санхүү өөр болоход ёос зураач болж болохгүй чи ингээд аав шиг архинд орно моромч гэдэг юм уу. Тэгээд нөгөө эмсөдөл мэрэгжил сургалтын эмсэд нөгөө техник комдор дээр шүү дээ. Ээж тэгтээ айгуу гоё ер нь тэгээл гэдэг юм байхгүй. Би инглиш үг тэгээд гэдэг. Тэгэл ингээл амар гоё дэмждэг байхгүй. Тэгэхээр чин дэмжээд хар чин саахан ингээд сумлагтаад. Чам гэхдээ амар уурсан түүх вэ нүү? Ээж үү? Тий. Яг нэг амьдралтаас та жинк нэг ч уурлаагүй байх гэж байхгүй хаа. Эсвэл нэг л амар уурсан шүү. За юунаас болж яагаад уурлаач вэ ээжигээ? Ээжийг ингэж яахгүй юу? Ээж нэг надаас ингээл нэг ингээд өгөөч тэгээд өгөөч гээл тэгвэл та надад тэгээд өгөөч гэж солиорж ирхэлж байгаа. Амар зодуулаад мотор зодуулаад гутлаар зодуулаад би чинь том болцсон юм чи инээ түрээд ээж уйлаад тамирын тасраад гарныхын шөрмөсөн татаад нэг л одоо зодуулсан. Ерөөсө зодуулж үзэг юм ирэх бацсан байхгүй. Яг ээж бол амар гоо хайр өрсөн. Гэтэ айгу сони юм бэлээ ингээд 100% ингээд надад итгээд ахаар чи айдстай л үт юм бэл бас алдчихгүй дээ. Тийм бах. Өө наад чинь нэгээд байгаа байхгүй. Тийм наад чинь гэхдээ яг л одоо нөгөө нэг тийм нэрийг нэг дуулчихгүй дээ. Тийм тэгээ жоохон муугар нэрийг дуудуулчихгүй дээ. Тийм них амар бадрангуй эхэлчихэд дараа санаа зовоод идэв. Тэгэл нэг зүйл бүтлгүй шүү дээ. Наад чинь гэхдээ амар зөв мөжлөхгүй юу? Юу гэдэг. Одоо ингээд би бодглохлоор амар хаа хамаагүй юм хийдэг юм бол жишээл өөрийнхөө нэр төрийг тоохгүй гадна ар гэрээ бодохгүй болохгүй мигийн явлаа гэхэд одоо юу гэдэг тэрний хүүхдний ингэж гинэ одоо аавын дууд нээжин дууд нь тийм шүү дээ айгу муухай шүү дээ айгу муухай одоо ингээд би ингээд энэ яриа руу орчингууд нэг өөрийнхөө хүүхд насыг бас ажиллах ярих гэдэг юм л та яг чинийхээс эсрэгээр ихгүй манай аав хоёр хоёулаа багш хоёулаа хүмүүсийг багшийн мэрэгчлэр төгссөн хүмүүс аах тэгээд нөгөө зах зээлийн шуургаараа гэдгээрээ л манай аав хувийн салбар руу ороод ээж багшаа гэж явсан. Тэнгүүт амир хүүхэд байхын л ингээл нэг тийм аавч хоёр шийдвэр гаргахлаараа дандаа нэг тийм тусдаа өөр өрөөнд ороод хаалга хачдаг зэ. Ингээл гэрт ч байсан байшинт ч байсан тэгэл орон сууцанд орсон ч тэр ингээл дандаа ингээл хаалга хаагаал явчихдаг. Гэрт байсан ч ингээл гарч явж байгаа л ярьж мартдаг ингээд. Тэгээд юм асуухлаар чи мэдэх болоогүй чамд хамаагүй ч юм уу тийм тэр болж байгаа бас биш юм шиг. Яг эсрэгээр байгаа тоххой. Тийм. Тэгээд яг нөгөө тамхины түүхтэй чинь яг нөгөө надад эсрэг нь байдаг. Одоо тэгэл яг нөгөө би чинь нөгөө хэлэхэд нөгөө нэг 5 дугаар ангиасаа тамхи татсан. Мэдхгүй балер стресстэй байсан юм шиг байна. Тэр нөгөө стрессээ тайл харгаа яг тухайн үед тамхиар олцсон. Тэгээд мансураад чинь тамхи таталаг бас хагас мар зурчлуулсан шүү дээ хүүхэд баг тэгээд. Тэгэнгүүт яг тэрүүгээрээ нууцаар татж байгаа. За тэр нэг 7 дугаар ангилээс баг. Байрныхаа хажуутлын байранд уул нь бол манай ээж хажуутлын байрны автобус биш дараагийн буудлын дээр буугаад доороосоо дээшээ гэрлөө орж ирдэг байхгүй юу? Тэр өдөр одоо ямар ёроорны те би ингээд хажуутлын байранд уулан зайтай очиж суугаад цаашаараа тамхитаа сууж байхгүй. Тэгсэн чинь яг ингээл амар тамхитаал 50 ингээл юм зам бодож араас ингээл нурууны голоор тас гэдээ алгаж байна. Тэгээл за яач үгүй амар уурлал нэг эргээ харсан ээж. Нөгөөд чинь яг тамхи татаа сороод байдаг шүү дээ. Бантаал тамхиа хаях гэсэн чинь манай мөнгөөр авсан юм бол надад татад дуусгаач гээ уурлаа өгдөг. Сайхан л үгэлсэн юм. Амар. Тэгэнгүүт гэрт ороод ирэнгүүт аав дохолцсон. Оо яасан. Тэгэнгүүт аав тэндээс бараг хус авах гэж байгаа байхгүй. Яасан хүн чам тамхи нууцаар татвал хүчээр татуулаад байгаа юм уу? Хин нэг уруу татаад байгаа юм уу гэл тийм. Гүй би сонирхоод нэг удаа татсан юм атс ингэж хэлээ. Тэгээд тухайн үед харахлаадээс одоо тэгээд сүүлдээ бол одоо сайхан шир усан шүү дээ. Ээж аваа хоёр бол тамхи уушхинд мууштай ингэдэгчтэй тэгдэгчтэй болохгүй дээ л гэдэг. Тэгээ яг том болоод одоо юу гэдэг нь тэгэл том болоод чи. За яг нэг том болцсон л юм да. Тэгэл тусдаа гарчингууд чинь тэгэл за энэ хүний амьдрал өөрөө угаасаа тусдаа шийдэж явчихсан. Тэгэхээр тэгээд зөвлөмж байдлаар л одоо тэгээ яг хүүхэд байхдаа аавтай амар харцдаггүй байсан бас л тэгэл ааваасаа айдаг. Манай аав ч амар ширүү хүн байсан. Тэгэл том болоод ярилцаад нөгөө нэг арай жоох ухаан суучглаар тэр хүн залуудаа бас юу бодож ингэсэн юм бол тийм нь өмнөөс нь хаяа бодохыг хүсээд бодцоод учрыг нь олчлаараа ярилцаад байдаг. Тэгэнгүүтээ одоо яг буцаагаад нөгөө яг л нөгөө чиний ээж чинь чамд амар итгэлээр нөгөө итгэлийн алахгүй гэдэг шиг би эдий ааваас хайгаад хүүхд байхдаа аавда дургу аавда бухимдаг үзий ядах ч юм уу уурлах үе байсан ч гэсэн одоо буцаад аав ээжийг амар хайрлаач юм. Тэг тийм.
Энэ хоёрын нэрийг л муухаар дуудуулчих үү гэдэг амар айцтай болчих. Тийм шүү дээ. Тэгэхээр амар сонирн байгаа шүү дээ. Ингээд цаг хугацаа чинь ингээд сонир биднуусыг ингээ уучлуулдаг байгаа байхгүй. Тий, юм ойлгуулчих. Одоо жишээлбэл яг ийм зөө. За ингээ нэг тийм X одоо юу гэдэг найз охин мөхөн хүмүүс хүмүүстэй ч юм уу байж байгаа салаад байх та. Ер нь бол нийтлэг маргалцсан юм. Яг аав ээж ороод ирчихлээ би бүр амар өмөрдөг. Нөгөө танаа аав ээж чинь гэж ярьдаг штэ. Тим юм дээр амар дургу. Ягаад чинь манай аав ээжийг оруулж ирэл ярих юм бол амар өмөрөд. Одоо юу гэдэг. Би өөр дээрээ нэг тийм уулуулаа яваад байлаа гэж заагаагүй ч гэтэл танаа аав ээж чинь тимштэй хэлэм бол их тэсгэл алдчихдаг. Одоо нэг имзэг зэгнэх юм уу? Яг тэгээ одоо гэр бүлээр ордоод аав ээжийн талаар муу хэлэх юм амар ууралж хандлагатай бил. Мань ч юм бол. Амар сериусны яриа явуулаа явчихлаа. Нөгөө инээд мань. Нэг хүн инээ чанаж яриад байдаг. Нөгөө хүн яриа ярьсан чи зүгээр шууд сериус өөрөө ихгүй яриад байгаа. За. Яг харахгүй. Анхны подкаст гэхэд бас айгүй айтах яваад байж хоёлаа гацад өгдөрөхгүй те. Хөрхөн хөврөөд л байж. Харин асуултууд айгүй гоё ер нь бэлдэж орж тэрэн дээр яриагаа хөрнүүлж явуулах хэрэгтэй юм шиг байна те. Бит дээр нэг гоё дурсамж идэв бил. За. Бит хоёр ингээд нэг одоо ярьж болно л та тэр дэлгүүрээ авгаа бас насурсан юм аа. Тийм дандаа нэг хүмүүсийн гооцоор ашигласан юм л орж ирсэн шүү дээ. За. Бид тэр нэг юм хуучруулаа зарцсан ба. Зарчаад доош айгүй хөөрхөн зарцсан болохоор аав надад тоглоом авч өгье гэдэг. Нилээ ашигтай зарцсан. Тэгсэн л юм шиг байгаа. Тэгээд доош бөмбөр ороод л. Тэгээд бөмбөр дээр очиод би нэг 5 өнгийн нэг гачин хуумцар рейнжер гэдэг нэг зулан байд. За тийм угаасаа нөгөө хүүхдийн нэ Японы ч үлээ. Тэрийг аавна гэж солиорсон ч яруу мөнгөнд хүрдээ. Нэг ширхтэн мянга багцаараа 5,000 гэсэн. За. Мангар үнэтэй. Харин тий. Тэгсэн чинь одоо бүр 90 донд үстэй. Тийш тий. Чинь баг сургуульд ороогүйс. Тэгсэн чи аав чихэнд хэлж байна. Аавд нь 5,000 л. Даваа. Тэг төмс толгоо малгай аваа гэсэн. Тэгсэн чи харин 2-7 хоногийн дараа надад авч өгсөн л дээ. Тэгтээ хилээгүй авч өгсөн. Тэгэхээр тэр надад нөгөө айгу тухайн үедээ хамт яваад нөгөө үнэхээр мөнгө хүрээгүй. Гисэн ч гэсэн манай аав бодож явж байгаад бас зохицуулсан л байгаа байхгүй тий. Тэг тэрийг бас би айгу бодож явдчих дотроо одоо нэг 2 хүүтэй болцсон. Одоо хүнд ярьж байгаа юмыг би сонсоод бас нэг өөртөө төлөвлөгөө гаргаад байгаа байхгүй. Тэрийг биелүүлэхийн төлөө дотроо өөртөө төлөвлөгөө гаргаад байна шүү дээ. Тий одоо жишээ нь мөнх чинь ингээл нэг цэглэханаар явдаг нэг юм дугуй яг үндэ 5 настай хүүхд түүч хэрэг байхгүй шүү дээ. Хөлөөрөө жижил үе сайн биз дээ. Тий. Тэрийг гэхдээ би арай нэг өөр байдлаар хөрвүүлдэг ч юм уу. Төлөвлөөд яг одоо биш ч гэлээ дээ. Жоо ном болохоор. Яг нэг цаг нь ирэхтэн ч юм уу. Жишээ нь ингээл нэг PlayStation амар асуудалтай шүү дээ. Тий. Тэр мэрийг бас яг ингээ хичээл хилдэлтэй уйлдэн шүү дээ тэр чинь. Уран байдлаар өгсөй юм байна гэж бодлоо бас. Тий. Тэгээд наадах нар ч яг эсрэгээр худлаа амлж болдгоо шүү. Би чинь ерөөсөл дугаа тийм үл гэдэг. Манай аав ерөөсөө яг хичээгээд амлцдаг байхгүй юу? Тий. За чамаа одоо жишээл яг нэг жишээ 4-р анги төгсгөх байхгүй юу? Чамааг энэ жил одоо ингээд дүнчээ онц гарч байгаа ч юм нэг бодох бас нэг жоо муу сурсан юм шиг байгаа одоогүй санахгүй л хурцлаад шүү дээ. Тэгэх юм бол аавнастай гэртээ нухаа авд тийж шүү мэдэж шүү гэ. Тэнгүүд нөгөөд нь гошгороод тэгээ төгсчихгүй юу? Байх гохож байхгүй юу жаа. Тэгээ яасыг аавч нэгсээр асуугаад тэгээ сүүл бас сая сүүл асуугаад хариултыг нь санахгүй юу? Манай аавч хоёр нохоо жилтэй харьцжилтэй ингэнэ. Манай нохоо тогтохгүй. Чи одоо өөрөө тусдаа гарсан нохоо авд тийж. Тэгээ амьдрал дээрээ гарсан чи одоо өглөө гараад. Тий. Оройр дүнч нохоо тийж чадахгүй болчихсон. Нохоо гэж зовоох юм. Амтнаа амлаа нөгөө нэг амлж болохгүй байна. Амлах юм бол тэр чинь хүлээлт үүсгээд тэгээ нөгөөтг чинь зорилгоо өөр юмар сольжиж байгаа байхгүй юу? Үүндээ жишээ нь ингээд тэр тооныхоо хичээл хийх ёстой байтал чи аав надад нэг тим мөгнө гэсэн тэгээд нөгөөтгөө нухаад гэтэл тим биш тий. Тийм. Наад чинь гэхдээ айгүй гоё арга байна. Би одоо жишээл хүүхдүүд сонсоод байх хэрэгтэй юм тий. Өөрөө ингээд нөгөө нэг мемо хийгээд мемо ч юу лээ. Нөөт содгосор гусчлаасаа. Яг нөгөө тэмдэглээл واخгүй юу? Тийм өөрөө ингээ утсан дээр тэмдэглээл тий. Тэгж байгаа л яг нөгөө нэг цагийн ирсэн үед нь ингээд. Тийм ээ. Гинтийн бидлэг өөрөө сэтгэл санааг ямар сайхан. Ёстой гоё юм байна. Надад гэхдээ яг манай аавын бүр үнэхээр санаанд ороогүй нэг гоё дурсамж байд юм байна. Чамайг аав ярьсан чинь. Бага ингээд л ямар ч байсан 1-2 дугаар ангид байна уу? Яг нөгөө манай аавын бизнес яг Манданбадарч байсан үг байхгүй юу? Би яг ааваараа ингээ нэг тийм яг хүнд ч угаасаа нөгөө дэше тууш айлтгүй байгаа шүү дээ. Тэр яг гоё үн байсан болохоор би тэр амар их санд байхгүй. Угаасаа нэг тийм эрхлээл ингээл даалгаал аавгаа дагаал явж идэг гэсэн.
Тэгээд нэг удаа яг нэг тийм дэлгүүр ороод аав нөгөө гадуур ажилтаа гэж намайг нэг тундуурны хальт нэг дэлгүүр ороод явсан чи би нүдний болонд дугуй хараад дугуй гэд бодчихгүй юу. Тэгээ ааваас дугуй асуусан чи аав тухайд амар уурлаад нөгөө завгүй л байсан юм шиг. Манай нөгөө төрмгийн хүн болохоор уурлаад хэлсэн. Тэгээ нөгөөт нь гомдоод машин дотор нь ерөөсө дугуурч чадахгүй ааваас айгаа яваад байна. Тэгж байгаа тасарч унтаа наац. Тэгээ нэгс ирсэн чи яг одоо би сандаа Саппорогийн тэр нөгөө нэг хуучин аюулгүй тойрог үсэн шүү дээ. Тэрний одоо ертөнцийн зүгээр баруун хойдолт нь одоо дэлгүүр ууш төмсөн л. Тэр чинь яг нэг хэсэг Японд руу оруулж ирдэг тийм нэг тийм том павильон байсан байхгүй. Яг тэрний гадаа аав ирээ зогссон. Би тэгтээ яг тухайд дэлгүүр нь ийм нийтлүүрж ойлгоогүй л дээ. Тэгээ аав за цагаа хоёул ийш нэг ороодохыг л бас л ширүүн дуурж байгаа байхгүй. За тэгэхээр нь одоо би яатсан юм болдоо гэж нөгөө л айдас л яваад. Тэгээ орсон чи аав тэнчээс за миний хүд айлдгуун таалагч. Нар гарч байгаа явж өстө тийч. Тэгээ тэр дугуйгаа авгүй бол би уун чадахгүй хоёрч гэх. Ерөөсө дугуйнд сурдгоо. Чи тэгтээ тэр машинд унтаагүй бол дугуйхгүй гэсэн. Аюул л унтаагүй бол нөгөө аав хүүгээ хараад өрөвдөхгүй өөр юм нэг тийм хажууд нэг хүүхдийн айсан тариад тэгж явсаар унтцсан нэг. Одоо чи тэгэл нөгөө тоо жижиг өөрийгөө харахлаа нөгөө уярдаг штэ нэг. Би ч унтахаар айгүй хөөр хайр. Сэрхээр ингэ ари яг унтсайгүй зүгцээ байгаа тий. Тэгж л бодлоосоо. Унтаагүй чи яг дугуйг байгаасаа. Яг тэр дугуйд үнэгүй буйдаа дугуй надаас хойш манай үеэл тэрний дараагийнх нь гээд ер нь 3 үед амжсан амар батх дугуй. Яг нөгөө нэг жоох хүүхдийн дугуй. Гэхдээ яг нэг өндөр нуруутай. Тэгээд тэрийг унж чадахгүй асуудал нь юу заяа. Би өөр унж чадахгүй. Тэгээд тэр чинь нэг жоох хүүхдийн дугуй биш болохоор хоёр талаа тэнцүүлэгч байхгүй. Тэгээд яг манай хамаатны ах намайг дугуй унж сургахын тулд намайг дугуун дээр мордуулчаад намайг жийлгээд араас ингээ барайг үүдэг гэсэн шин. 2 жил барьж өгсөн. 2 жил биш нэг зунжингаа бүтэн барьж өгсөн юу. Тэгж жагаад нэг удаа нөгөө мангар чинь нэрватаад араас орилохгүй юу. Хөөе цагаа чи чадчих тэгээд. Тэгэхээр заа гээ эргээ харсан чи байхгүй. Онголтоо унчиж байгаа байхгүй юу. Гаш тарж болдог юм хэрэг дуртай. Тэгээд яг тэр ах угаасаа ингээд явуулаад жоохон заа чи чадчих гэсэн рүү яг дугуун зурсан бит. Тэгээд тэр дугуйтаа ингэж нэг хэсгэрсэн. Ер нь ах нар их нөлөөтэй. Тий, нөлөөтэй. Тэр чинь бол бүр нэлээд олон хамаатны ах. Тэгтээ яг нөгөө нэг 100 одоо бодвол нэг өвөө эмийн лагер магрын тэр явцаа л юм шиг байна. Тэгээ нөгөө нэг дагаал бөөндө гарч яадаг. Тий. Одоо ингэж бодохоор бас ах гэсэн ч бас ах нар айгүй санд шүү дээ. Одоо ч зарим нь ор сургаггүй, зарим нь ахва амьдрал дэгэн догонтоо. Одоо яг чамтай хамгийн ойр өссөн жишээлбэл ах үеэл ах нар чинь хэд вэ? Намайг баг гардаж өсгсөн нэг ах байгаа шүү дээ. Одоо ор сургаггүй багт. Алгуулсан. Би бол зүгээр бодохдоо мань хүн зүгээр өөрийнхөө байгаа байдлаас ичээд бас нөгөө аав маавынх нь нэр хүнд ч юм уу тиймэрхүү юмнаас жоохон бүгээд ингээд нэг зүгээр мөрөөрөө явж байгаа хэл гэж би бодож байна. Хэд орчим насны хүн байвал одоо байвал бараг 40 хүрч байна. Уул нь ойрох юм биш тий. Бүр нэг хоол нэг тийм одоо 50-д мавд гэл нэг тийм 20-д хариуд яагаад байгаа биш юм биш үү. Тэгээ тэрийг л их санд юм да. Цагаан сармаараар айгүйх өгүүлтий. Таарч гэсэн. Тэгэхээр таардаг. Тийм өөр ирэхгүй. Уусаа ирэхгүй л бахал та. Чи ч өөрөө амар зурдаг хүн байхгүй. Амар тийм бас яг ер нь манай гэрт нилээн зурдаг хүмүүс би. Ер нь зургийн авьяастай хүмүүс юм уу тий. Аавын тал чинь. Тий. Одоо тэр хүн чинь бол аавын чинь талын хүн л гэсэн үг үстэй. Одоо аавын ахын л хүүхдтэй байгаа байхгүй тий. Одоо хамгийн том ачин л байгаа байхгүй. Эмээг намын том. Тэгэл би чинь ингээд ерөөс өдөржингөө зураг зуруулаа л тэгэл тийм машин зураадаг юм юу зураадаг л маад чи ингээд битүү амар гоё зурдаг л та. Хөлнөөс нь зурдаг л та юмыг. Хөлнөөс нь хүн зурхад хөлнөөс нь машин зурхад бөхснөөс нь зурдаг юм мацсан юм баг. Тэр чинь аюу гоё юм дорсон. Харин нэг тийм юник байгаад байгаа. Яг л нөгөө манга шиг юм биш нөгөө одоо хойноос нь уушдаг гэдэг шиг. Уг нь ингээд нүрийн зурчул гоё штэ тий. Тий. Эхлээ нүрийн ингээд хөл бөхснөөс нь эхлээ зурхаар чинь надад юм хүлээлт үүсгээд байгаа байхгүй. Зурганд дуртай болгож байгаа байхгүй. Сонирхолтой болгож тий. Дараа нь надад тэгж хэлжлээс. Мэдгүй би зүгээр яг өөрөөрөө бодтол нэг тийм явган чангарч юм их дуртай юм шүү. Нөгөө хийх тусам улам нөгөө нихур хийдэг юм байдаг шүү дээ. Зарим нь болохоор ихэндээ амар нихур хийж байгаа сүулдэ ингээд багсаал төгсгөлсгийн халтуурдчихдаг хүмүүс байдаг шүү. Тийм хүн юм болов уу гэж бодлоо. Мөнгө аяг хийж ин мэдж ин гэж сураг дуулцсан тэгэл. Тэр ах уу? Тий. Өдөртөө бас тэгэл юу н болж хөтөл юм хийгээ явж байгаа юм шиг үн тий. Гэрийнхэнтэй холбоотой биш. Харин тийм. Ер нь чих тавиад нэг хүн амтнаас суухад бол окей.
Нэг тийм сонио. Яг чамаа ингээ хаа гэсэн чи бас нэг манай аавын бас ахын хүүхэд тахгүй юу? Яг надаас 12 ах байдаг үсэ. Одоо өргөм талигажуулсан л яг хөө тэгэл яг нэг архиар ихгүй юу? Тийм ээ, арх гэж гоё. Тий, арх гэж амтлаатай юм аа. Тэр ах нөгөө нэг гэрн аав ээж нь замын үдэд байдаг. А тэгээ хотод оюутан болж ирээ манай 4 жил амьдэрсэн байхгүй юу? Яг тэгтэн би угаасаа нөгөө 5 дугаар 6 дугаар нэг тэр авцаа л байсан. Тэгээ яг тэр ахтай угаасаа нөгөө яг шалан дээр нөгөө зэрэгцэж хөвтө унтдаг. Манад ч одоо би чинь дүүтэйгээд ам бол дөрүлээ тэр ах ирээд тавал амьдэрдэг гэсэн байхгүй хоёр байранд. Тэгээ тэр ахаас амар их юм сурдаг. Тэр чинь угаасаа надаас 12 хүн жил биш боожсон байгаа шүү дээ. Тэнгүү тэр чинь нөгөө шөнөөрэн цагаар нөгөө нэг нэмэх 18 радио нэвтрүүлэг боож байгаа ажлаа. Тэнгүү та цогоож цаашаа хараад ингээд яхан ч юм саасадах юм асаадах гэж байгаа явцдаг. Тэгээ дээрээс нь охтууд юм тийм гэж ярьдаг амар гоё. Тэгээд яг 4 жил сураагүй байна тэр ах. Тэгж чад дундаас нь хаяад яг нөгөө механикийн эв дүүтэй авц засварт ажиллаад өөр нэг манай амаатны ахын гэр бүлийнх нь авц засварт ажиллаад мэдхгүй би одоо тэр үний мундлаа мэдхгүй ямар ч гэсэн бурууталтай өрөөлттэй хоёр зүвтэлтэй өгсөрцөн л гэж яриад байдаг ус одоо тэгтээ үнэн удаа үнэхээр тэгсэн бол бас тасархаа байхгүй а тэгээд нөгөө юм хийж чаддаг болохоор хүмүүс нөгөө нэг муухагаар нөгөө арх барьж очиж ажил хийлгэсээр байна шүү дээ илүү байхгүй болцсон тийм шүү дээ манай аавын ажлын урьдчилаач битүү арх шүү дээ ваа яг тэр л байхгүй тэгэл тийм хүмүүс яг илгээр явж байгаа танаа бараг л одоо илгээр юу сайхан илэгний орд тастай болсон шүү дээ манай ах бол яг тэгэл нэг байж байгаа л мэддэгдээгүүд хийж байгаа л гинт ухаалдаж унаал яг нөгөө манайхаас тусдаа гарцсан тэгээд их нэртэйгээ яг автосрыгаа хажуу хашаанд амьдардаг хүүхдтэй болсон байсан байхгүй юу. Тэгээ угаасаа тэр чинь нөгөө манай аав амар хайртай дүүн. Угаасаа надаас 12 ах гэдэг чинь манай ааваас ч гэсэн бас нэг 12 ч насны л дүү байхгүй юу. Тэгээ нөгөө ойрхоос одоо танаахт хоёр шиг чинь л байхгүй. Нэг амар харж ирсэн бас ингэ тийм яваад тэгээ нөгөөт нь яатсан гээд тэгээ тэрнээс ш юу тэр ахыг амар их санаад иттээ. Нэмэх 18 гэсэн чинь манай бас тэр үеэл ах надад хөвгүүдийн мянга асуулчлаа нэг тийм ном өгчээс. Өө тийм ном байд юм уу? Тийм ном байдаг ус. Тэрнээ юу гарах вэ? Намайг чинь бүр 4-р ангид байхад үхсэн юм аа. Тэгээ юу асуу? Бодвол тэр үед мань хүн өөрөө тэгэл одоо охин мохинтой унтчаа номны хэрэггүй болоод надад өгсөн юм. Ер нь тэр налын ажилтны тухай. Боломжлолын ном биш тий. Бэлгийн ажилтны нэг сонирм мөн шиг бол биш шүү дээ. Биш. Батг гэж юу вэ? Хөвжрөл гэж юу вэ? Дур тавих гэж юу вэ мүү гэсэн. Эмэгтэй хүн яаж дур тавьдаг вэ? Тийм сонин ном. Би чинь бол зүгээр эсэргээр өөхөө лагер дээр байж байгаа дагч байгаа сонин дондоос нөгөө нэг хуучны нөгөө ирээд өгөх сонингуудыг олж уншиж ирсэн юм шүү дээ. Тэр ч одоо 6 мурдгаар 7 дугаар ингэж бүр ном уншичаад. Шууд шокнд орж юмч. Нөгөөд чи ингээл нүд анингууд л нөгөөд нь төсөөлөл нүд нь буугаалаа. Нөгөө эмэгтэйгээ царайг өөрөө төсөөлж болоо. Яа балаг нөгөө. Яг тэгээд нэг хэсэг нөгөө нэг манай аавгах мах тэгээд нөгөө үеэл дүндэр мөнөр бүгдөө нөгөө нэг лагер дээр ирэхгүй би яг нэг хэсэг өвөө мэтийг гурлах найд үс. Тэгээ өглөө тэр хоёр нөгөө надад хийх ажлыг ингээ цаасан дээр бичиж өгчөө явцдаг. Автобус суугаад манай өвч нөгөө тэтгэвртэй гарчингуудаа лам болцсон. Тэгээд нөгөө хуралдаа суухаар явцдаг. Манай эмээ болохоор тэтгэвртэй гарцсан ч гэсэн нөгөө яг ажил бол яг мөнгөний л хэрэгцээ. Одоо бодглохлоор түүнээс тэтгэвртэй гарцсан нэг сайн дурандаа ажил хийх гэх нэг лагераас автобус суугаа явахгүй шүү дээ. Харин ядаргаа аваад. Тэгэнгүүч яг тэр үеэр би чинь нөгөө нэг яг тэр мэрий чи уншин шүү дээ. Ажлаа ий чинь өөрөө хоолоо ээж идэгтэй болно. А тэгж жагаад манай өвгийн авдрын дотор цоош нь бүтэн мангар хуучин гэхдээ ориг бүрээ бүх бичгэн англи хэл дээр лаки страйк олж авчихсан. Бэлгэвч байсан байх л гэж байна. Лаки страйк. Тэгээд тэрийг ингээд нөгөө ихэндээ ингээд нөгөө эвтэйхэн мэддэхгүй задлаа шүү дээ. Тэгээд нэг хайлцгийг сугалж авах нь тэгээд дэрнээсээ тэрийг нэг дээс үлдээ нөгөө тамхиалга болчихсон. Тэгсэн чи имээ нэг өдөр нэг гэрт нэг хамаатны ах мах юм шүү өдөрнөөс хүн ирэл амар тэр хүн тамхи гаргаж нөгөө юм байхгүй. Өө энэ ч байсан тамхи яачаа гэдэг өгөөс өө мэдхгүй наад чинь одоо ингээд онцог илгэлээр алгуулсан байл нүг ингээд тэгмүүд чи гурлахнаа байгаад байдаг. Нөгөө хоёр татахгүй ойлгомжтой. Тэгээ манай өвөл намайг шоолоод. Гэтэ өвөтөг уусаа би юу н одоо ингээд алхаар өвөтөг амар ойрхон байхгүй юу. Нөгөө нэг яг эрүүл мэндийн шалтгаанаар багтаа угаасаа нөгөө эмчилгээ амар хийлдэг байсан. Тэгээд сайн хамаатнуудын буйнаар ч гэх юм уу Оросд очиж имчилүүлээд тэгтээ би нөгөө аав ээж хоёр ажилтаа тэгээ араас мөнгө өгч явуулдаг. Тэгээд нөгөө дагуулж явах өвөөгөөс өрөн байгаагүй. Өвөтэй амар явсан. Тэгээд тэнцээ чинь хагас жил орчим болсон байхгүй имчилгээ хийлгээд.
өглөө босоод имчилгээ хийлгээл өдөр хоол идэл ахиж имчилгээ хийлгээл орой хоол идэл тэгэл дасгал хийгээл өвөтэй хамт байж байгаа. Тэгэхэд яг манай өвөө миний бодохоор бол яг бурхны номд суралцж байсан юм шиг. Тэгээ надад төв төсөв зааж өгөөд би ч нэг худлаа нэг маань тарин уншаад байдаг чинь тэр ихгүй тухайд сурсан юм. Тэгэл яг өвөөдөө тэнцээ байгаад Оросч ч уусаа Москва тэгэл нэг хотоос жоохон зайдуу газар. Тэгэл өглөө босоод айлын нөө имчилж байгаа айлхаа цасын цэвэрлээл тэр айл нь бит хоёрт хоол өгөөл тэр хоолоор өөрсдөө юм хийж идэж мэдээл. Амар гоё өгсөн. Тэгээд яг юу н тэр айлын өвөө нь одоо манай эмээгийн талын нэлээд олон ямаат юм шиг байгаа. Яг одоо яг найзан санахгүй. Тэгээд бүрээд их нэртэй. Өөрөө тэгээд яг социализмын үед нөө Брежневийн хувийн эмч байдаг гэсэн боломжлолтаар. Тэгээ азар тим хамаатантай. Гоё юм дээ. Тэгээд тэр хүн дээр очиж имчилүүлээ. Тэгээ хамгийн балаан тэр хоёр хүүхэд үү заяа. Манай өвөө эмээгээс өгшин хүмүүс байгаа шүү дээ. Буурал толгойтой. Ер нь бол бас нэг 60 70 малтай л байсан аах. За нэг 60 хэд байсан манай өвөө нэг 40 гарсан 50 төхөөл би нэг 10 дөнгөж гарсан л өгдөхгүй юу. Яг логикоор бодглохлоор тэгж бодоод. Тэгээ тэр хоёр хүүхэдгүү. Тэгээ нөгөө нэг яг хууч нөгөө сайдын эмч байсан болохоор нэг тийм бас нэг хангамж байд юм шиг. Унаагаар юмнууд ирдэг. Тэгээд хамгийн амар нь гэхдээ тэр өвөө нөгөө улсын нууц мэддэг байсан байж магадгүй юм шиг байна. Яг нөгөө гэрээсээ гараал нөгөө ийшээ тийш хүмүүстэй уулзах юм нэг яадаг ч байсан хүн нэг гадуур гарах хэрэг гарна шүү дээ. Заавал нэг жолооч ирж аавна нэг хамгаалагчтай. Тэгээ нөгөөх нь бүр амар том. Гэхдээ тэр хүн нь одоо тэр өвөө нөгөө сүүлдэн дараа нь намайг Монголд ирсэн дараа ч Монголд ирж мэхэд тэр хамгаалагчтай дагж ирж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ тэгээ одоо аав ээж мэжд одоо нөгөө тухайд л том болсон хүмүүст л тайлбарлахдаа шавна гэж явдаг гэсэн. Тэгсээр нэг том шкаф шиг тэгээд аавал надаа удлаа хэлээгүй байлтай гэж бодоод идэв. Орон дээр хөвтөд яадсан чинь нөгөө нэг хайлт ингээ нөгөө пижакны захын ингээ унаа шүү дээ. Бууны ирэм харагдсан гэдэг тоххой. Тэгээд тийм уул амар актер хүн. Тэгээд тэр хүн дээр очиж имчилүүлээд гайг болоод тэгээд буцах гэсэн чинь ерөнхийдөө бол тэр хүн намайг аваад үлдээсэн баг. Өөрийнх нь яг цусны хүн. Тэгээд яг эмчээр уламжлалтын эмчээр чамаас сургая. Чи ингээд надтай хамт ингээд оюутан болоод төгсөлөө байчаач гээд. Тэгээд яг миний санаж байгаагаар бол яг намайг нэгдүгээр курс төгсдөг 100 тэр хүн болсон. Тэгэхээр яг би тэр хүнтэй хамт байсан бол яг их сургуульд ороод тэр хүн харууг хөрхөл байсан юм шиг үл. Нэг тийм төвхтэй. Тэгээл тэр хүний буй нар чинь сайхан би сайхан болоод. Тэгээ ам бол үлдээгүй шалтгаан тийм байхгүй. Тэнд байж байгаа нөгөө нэг чинь нөгөө байн годооны шиг нөгөө фэйсбүүкээр яриад байж чадах. Нэг удаа утсаар Монгол руу яриад дүүтэйгээ ярьдаг байхгүй. Дүүгээ ярихыг агаа гэж хэлсэн чинь л асгарцсан. Тэгээл би өвөөдөө уйлал. За би харий би өстө дүү дээр очихгүй болохгүй. Тэгэл ирээл маргаашнаас зодтолж байгаа шүү дээ. Яг ч яг тийм. Ямар арга юм бэ? Өдөртөө нэр гадаад сурж байгаа сүүл оюутан бол гадаад сурж байгаа ч гэсэн яг тэндээ байхдаа гэрээ санаад байгаа мөртлөө яг ирээл эхний орой нэг гэртээ аав ээжтэй хамт тонохдоо бас яг нүг чөлөөт орон цагаа хүссэн шин. Хуучин тэнцээчин байхдаа угаасаа яг тэгэл нөгөө тамхиа татчихна гараал өрөөнөөсөө гараал тамхины цэг дээр очиж тамхитчихна. Оюут юм чин тэгэл нөгөө нэг пив аваад уулуучна. Яг тэгэл жоохон бүтэхгүй л оюутан л ахгүй. Тэгэл нөгөө өөрөө чөлөөтэй байж байгаад яг тэгээд аав ээжтэй хамт ирчихгүй нөгөө тэр орон цагаа буцаад ихэд эхэлдэг юм л. Тэр яг аав ээжигээс хансан гоё байсан. Тэгтээ бас нөгөө хувийн орон цаг лайтай юм тий. Ямар ч юм тий. Ямар ч юм тий. Өө тэгэл тусдаа гарах юм да одоо тэгээ тусдаа гарцсан тэгэл манай аав ээж намайг тамхитж байгаа мэдж байгаа арх хууж байгааг мэдж байгаа. Тэгтээ одоо тэгээд энэ том болсон хүүхдийг загихгүй л үү те. Том болсон хүүхд гэдэг шүү. Ваа. Яг гоо зүгээр яг нэг тийм бас нэг эрүүл мэндийн эмчилгээний яг надтай хамаагүй өөр хүний эрүүл мэндийн асуудлаас холбоотойгоор бол яг би бүр яг амьдралдаа ганц удаа аав ээж тамхитчихсэн. Үнэхээр амар стресстэйсэн нөгөө бүр салганаа байжсан байхгүй. Бүх юмдаа нөгөө тэр хүн хангалгаа гэж явгууд үнэхээр стресстэй. Яг имлэгийн гадаа сууж байхдаа үнэхээр бүр амьдралдаа ганцхан удаа аав ээж тамхитсан. Түүнээс би хизээч аав ээжүүд тамхи татдах байтугай тамхи ярих ч юм уу эсвэл нэг тийм тамхи нэг тийм цохуулах юм бол цохуулахаас айдаг. Айдаг аа. Тий. Яг аав ээжигээл хүндлээл ягаад л гэж би өөрөө бодлоо. Заяа. Тэгтээ эсрэгээр бол манай аав бол амар. Манай аав бол эмээ одоо манай аав ээж бурхан болсон л да. Манай аав ээж аав хоёр бурхан болсон. Төрүүчийн өвөө эмээ одоо манай ээж энтлэх байхгүй юу? Аав ээж одоо нөгөө намайг амтэрэн багт нь аав бол очичоод тэгээ яг нөгөө тухайн үедээ юу юм шиг байна. Одоо нөгөө ах нар нь бас залуугаараа бурхан болсон. Ерөнхийдөө жоохон эвгүй газар өссөн хүмүүс шүү дээ. Нөгөө хөдөө. Гэхдээ нэг жоохон ган хөдөө өссөн. Тэгээд
бурхан болцсон. Тэгээд манай аав л хамгийн том эрэгтэй. Одоо ч гэсэн яг тийм байхгүй юу? Хамгийн том эрэгтэй. Тэгэл имээгээ ээж тамир цугаал тамирт имээ тийм ярил. Имээ өөдөөс нь бас тамир цугаал. Оо тэгээд ёсомоос имээр ш. Тэгэл имээг нь бааж тий. Ивгүй манай одоо ч амар харизмтэй. Гэхдээ яг яг ир хүн нүг нас явхлаар нэг жоохон суул байна гэдэг үнэн юм шиг бол одоо ингээд заримдаа анзаардаг байхгүй. Яг нэг байн хамт байхгүй гаш тэ. Тэгэл хаяа нэг амралтын өдрөөр хоол идэх гээд очихлаар яг нэг ядарсан анзаардаг. Хуучин ч юм бол тэгэл үнэхээр л нэг амар том ингээл альфа байгаад байгаа шүү дээ. Байнга асчээдэг, байнгын ингээл дүрлзэл, байнгын хүн загнах гал байгаад байгаа юм шиг. Тэгэнгүүт яг одоо ингээ харахаар нэгдүгээрт нас нь явчиж, тэгээ хоёрдугаарт нөгөө ажил мэргэжилгээд ч юм уу тиймаараа ядраад. Тэгэл би бодоо за окей нэрэл яхаарахгүй. Хөгшөрчжтэй гэж анзаардаг юм билээ. Тийм хүн болгоныг тодорхой цаг хугацаатай байдаг шүү дээ. Угаасаа тэгэл шинэ үе чинь тэгэл бас харин тэгэл яг хуу тэгэл яг л араас нь тэгэл төрн шүү дээ. Хичнээн лаг байсан ч гэсэн. Тийм. Угаасаа жамаараа тэгэл угаасаа нэг өдөр бурхан болох нь ойлгомжтой юм чинь. Тэгэл байгаа хугацаанд нь амар гоё байхыг хүсэх хэрэг. Энэ бол хөл бөмбөчний карьертай л адилхан шүү дээ. Үнийг хөл бөмбөч гэж тамирчдын карьертай. Айгу богино хугацаанд ингээл ориглол буцаад буудаг гэдэг шиг л. Тэр дахиад нэг хүн давдаг л. Тий, тэгэнгүүтэл тэгэл яг л аав ээжийн залуунаас бид нэр хүүхдээс харахаар тэр хүмүүс яг тэр оргил дээрээ байгаа бид нэр үзэгчтэй байна. Одоо тэгэнгүүт тэр хүмүүсийн карьер унаад бид нэр өөрсдөө оргил дээрээ ирж байгаа үе. Тэгтээ тэрнээр алдаа гаргаж байгаа юм байгаад. Тэгтэл нөгөө хэдний үзэгчийн судал руу сэлгээний тамирчин болцсон байгаа байхгүй. Тэгтээ айгуу гоё юм чанартай үзэгч бий болж байгаа юм лаа. Тий, чанартай үзэгч, чанартай сэлгээ болчих واخхой. Одоо нөгөө хөлбөмбөр бол Реал Мадридын Тони Кросс л байгаа байхгүй юу? Төв хүмүүд гарч ирээл чанартай мячил явчихдаг. Яг л нөгөө нийгмээрээ нэг тиймэрхүү байл тий. Тий. Нэг юмдаа эзэн болоод дуусвал их зүгээр байгаа байхгүй тий. Яг тийм юм руу үсчээд байгаа байхгүй. Гэтэ яг одоо ингээд би анзаархлаар нийгэм гэхлээр одоо ингээд сүүлд яг анзаар E-Mart энэ орохоор ч гэсэн яг анзаарч амар их настай хүмүүс ажиллаж чинь. Тий. Энэ яг нэг тийм юу байгаад тах шиг байна тий. Амжиргаа одоо юу гэдэг тэтгэвртэй гарсан бол тэтгэврийн мөнгөөр амьдарч хөрөхгүй. Тэгээд угаасаа л монголчууд амьдрал төр чигтэл нүү ядуур л ихтэй болохоор тэрийг давхын тутал ингээл ажиллах. Уул нь ингээ бодлоо аюу сонирхолтой хараа. Тэтгэвэр хөрөхгүй байна гэдэг жбайгаа шүү дээ тий. Тэтгэврийг хургуулахгүй байгаа хүүхдүүд нь. Хүүхдүүд нүрнээс нүрээд ийн гэж юу? Үрж байгаа хүн зөндөө байна. За магадгүй амар үрэн тэгээ над чиг нэг бүтлгүү нөхөр бол сайхан зээл авахулна тэтгэврийн зээл авахулна. Би ч одоо энэ юм ширээ сандлаа тэтгэврийн зээл авахулсан юм байна. Ээжээрээ. Ээжийнхэн тэтгэврийн зээлийг аваад тийм. Нөхөд дүүсэн үү? Нөхөж төлөөгүй. Тэгсэн чи харин дууссан. Ээж нөгөө өрм маань одоо би нэг жижигэр өгд юм өгсөн чинь дууссан шүү дээ. Одоо би дараа сараас тэтгэврээ авч эхэлчихсэн. Тэгээ ээж энэ чимээг өөр өвч болсон. Тэгээ би ингээ өөр дээрээс жишээ аваад ингээ тэгээ ингээ орж ирж байгаа хүн амтна хараад тахад тэр хүмүүс чинь хүүхдүүдэд тижээгээл яг үнэндээ бол. Тэнгуут энэ шинэ генерашн чи хитрхи эрхчлөө яриад байгаа хэрнээ. Гараас нь юм гарахгүй байгаа байхгүй. Одоо тэгтээ яг бас за шинэ генерашн гэхгүйр бас би өөрөө бодглохлоор тийм байна л да. Шинэ генерашн ч хаашаа өдөө дийлэнх нь залуучууд уучлаарай тий. Үнэхээр нэр аргаа бараад ямар ч мөнгөгүй үед бол аав ээжээс мөнгө гуйж байгаа байгаа ш зээлж байгаа. Тийм зээлж байгаа ш. Тэгээд яг хуваагаад ч юм уу эсвэл тэгээд тэрийг нөгөн. Тийм. Өгдгөө махад би арай өөр хэлбэрээр өгчээд байгаа байхгүй. Мэн чи энэ айгуу гоё энэ өгдгөнцөө гэл өгөх юм зам тий. Тэгэхээр яг одоо юу би ингэж асуух гэдэг заяа. Аха. Залуучууд зарлага ихтэй байгаад байна уу? Одоо аав ээж за настай хүмүүс одоо тэгэл манай дэв аав ээж настай хүмүүс гэдэгтэй л орно шүү дээ. Мөнгөний менежмент сайтай байгаад байна. Тий. Аль нь вэ? Чиний бодлоор. Дахиад товчхон асуудаа сая би яг хариулсан. Хоёр асуулт асуучихлаа. Би яг энэ хоёрын аль нэг нь л гэж би бодоод тахгүй миний бодлоор. Яг би нэг орж ирдэг хүмүүсээсээ ингээд харъя л да. Хараад ярил л да. Залуу хүн зарлага ихтэй байна уу? Настай хүмүүс мөнгөө сайн хямгадаж менеж удирдах хямгадаж чадж байна уу? Энэ нөгөө нэг юу юм шиг байгаа штэ. Нөгөө нэг дайны үеийн хизээд бэлэн гэдэг шиг ингээд нэг хямгадаад идэг нэг хэрэг болно гэсэн тийм сэтгэл зүйтэй юм шиг байгаа тий. Эсвэл бид нэр бас яг хөгшрөөд одоо ингээл үнэхээр ингээд залуудаа ингээл ингээд тулгаж үрж явсаар бод амьдралын ихээр бас ингээд хүүхдүүдэд зориулаад хадгалдаг болох байх зүг. Хүүхдүүдэд зориулаад бол хадгалж байна. Одоо манай эхнэр ч одоо тий янгинуулж байгаа. Тэгэхээр би ч гэсэн тэрийг зөв гэж бодож байгаа. Тий. Яг тэгэхээр за. Чи ярьж ирэх шүү. Яг тэгэхээр
Оо. Таашаа дундуур стойчлаа яг нэг подкаст марцсан зүгээр шууд амруугаа л орж шít. Манай ээж надад нэг хэлсэн үгнээс болоод би яг нэг хугацаатай хадгаламжинд мөнгө хийдэг байхгүй юу? Жохон л доо чаваас. Тэгтээ манай ээж тэгжээсэй. Амар үг заяа. Аав ээж нь бурхан болоход аав ээж ажил явдлын мөнгийг хүнээс гуйваа гэж. Яг үнэ. Амар үг. Би тэр үгийг бодчоол сонсчоол үнэхээр амар айжсэн пэ. Нэрээ нэг өдөр мэдгүй шүү маргааш ч үж магадгүй байхгүй. Яаж магадгүй. Тий гинт нэг юм өвдөөд ч юм уу эсвэл юмд ороод унаад ч юм уу гимтээд ингээд мэдгүй зам уурд яг мод төгшөөд ингээд яачи. Тийм юм болоход нөгөө нэг ажил явуулах мөнгө хүнээс гуйна гэдэг бол амар. Наа чи айгу төстэй шигтэй юм шиг хичмээр юм байна. Төстэй санагдаж байна л да. Манай аавын талын чинь ер нь ээжих ч гэсэн айгу амбицтай. Ер нь амбиц ч хаашаа. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээр бүр ингээ бүр бат итгэлтэй хүмүүс байхгүй. Одоо хичнээн ингээ бүр ядраад ингээ нэг муу офицероос хороолол руу явах гээд байж исэн ч гэсэн алхахдаг хүмүүс байхгүй. Оо за баяртай найз нь ийшээ явлаа. Тэр нь бас надад суудсан. Би баян шүний эцэс модны хоёр руу алхаж ижилдээ явсан шүү дээ. Тийм зүг бах. Угаасаа 6-аад гараад 8 дэрж ивэл яах вэ? Ер нь зүг бах. Тийм тэгин гут чинь одоо бодохоор амар зүв байгаад байгаа. Тийм. Хүнээс гуйхгүй амьдрах гэдэг чинь. Тийм чинь мөрөөр амьдрэх өөрөө хөрхөн жижиг арчлаа одоо. Тийм арчлаа тийм яг. Наач бол аягүй гоё юм байна. Тийм тэгээ тэрэн дээр амар бат итгэл. Одоо ээжийн талынх юм бол одоо би жишээ нэг зүгээр л би сайн үгээд залгана шүү дээ тийм. Тэгтээ залахгүй л дээ залгах юм бол яасан. Яасан гайгүй. Уусаа залгуул баг юм өгч гэж бодоод байна шүү дээ. Ямар нэг юм бол шаардлага гарчижээ л гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэрийг болохоор сайн явж байгаа үед бол залгахгүй. Ерөөсөө залгахгүй. Ер нь өвцөнд залгахгүй. Ер нь бүр нэг аргаа варсан үед л залгаж. Тэгэнгუут нөгөө хэд нь том ихчинтэй гоё хуралдаж байгаа. Тэгэнгуутаа яаж туслах вэ? Ямар хэлбэрээр вэ? Би юуг нь яах вэ гэдэг. Тэгтээ чанартай туслана. Тэгээ яг л сайхан туслана. Одоо миний амьдрал ч гэсэн нөлөө үзүүлсэн. Тий. Гэтэл би ээжийн тал дээр нэг хөсөөгөө хол байгаа даа хэрнээ. Хэрвээ надад ямар нэг асуудал гарах юм бол тэнд хуралдах. Тэгэхээр би бас яг л нөгөө нэг юу юм бэ штэ. Нөгөө дайны үеийн улаан утас шиг юм биш үү? Панк гэл тэрүүгээр залхахад тэр дуудлагыг заавал авах хэрэгтэй. Тэгтээ тэр нь туслах хэрэгтэй гэдэг. Аавын талынхан бол яг бүлэх зайлгцсан юм шиг. Бүдрээ дуунууд унан тэгэл үхэхгүй бол үхэхгүй хоосон бол хоосон яг ингээд ерөөсөө хүнээс юм. Тэд тэгтээ дэмж өөртөө учрыг болоо явж байгаа хүмүүс шиг бас. Маш тийм сонир. Нөгөө хадгаламж байхгүй гэдэг шиг л байхгүй. Тий, тийм шүү. Тэгээ мөнгөний менежмент түүж байхгүй манай аавын талд бол. Тийм байна. Тэрийг нь би авцсан юм шиг. Гэхдээ би ч одоо саркагаас бол амар сурчих шин. Яг ханаасаа л юм сураад байна да. Муу ихнэрээсээ би одоо хийжээш дампуурахгүй гэж боддог. Гэхдээ сарка байхгүй бол дампуурах гэдэг. Тий, ер нь бол тий. Тэрийг би хүлийн зөвшөөрч байгаа. Тий, хаана ер нь тэгээ хүлийн зөвшөөрчүүл стресс багтаа юм байл. Тий, ер нь сайн муугаа хүлийн зөвшөөрөх л хэрэгтэй. Одоо тэнгууд нөгөө талаараа заяа. Хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг хүмүүс бодож шин. Тий штэ. Лайтай тий. Байна. Харин лайтай. Бодож чи юу вэ? Одоо байна. Одоо жишээ нь ингээд нэг сонио ингээд хүний юмн дээр ингээл зүгээр ингээд нэг өөрийгөө ингээд нэг арга цагаал ингээд тий нэг надаа нэг лай болоод байгаа юм шиг лай болохгүй ч байгаа юм шиг тэгсэн ирнэ нэг ингээд хажууд нэг сүүдэр шиг ингээд нэг байгаа хүмүүс хараад байгаа. Тэрийг ойлгохгүй байгаа. Заримыг ингээл ажил зуучлж үзлээ тэгэл ерөөсөө мэдхгүй. Тэгтээ энэ нэг сонин. Одоо над чи над дээр жишээлбэл заримдаа ажлын шугамаар гарч иж байгаа байхгүй юу? Ахаа. Уул нь тэр хүн ажил хийх гэж ажилд ороод ирсэн тий. А тэгтээ ажил хийхгүйгээр нэг тийм аргацаах байдлаар өнгөрөөгөөд тий. А тэгэнгүүтээ юу гэдгийг гүйцэтгэлтэй холбоотой юм дээр уялдах юм дээр хүний өмнөөс өөрийгөө авчиж оноо авах гэж явааддаг. Харин тий энэ манай боловсролын системээ алдаа юм шүү. Би бол тийм заах ёстойгоо ойлгоцсон. Тэрийг бол би зөвхөн хүний өмнөөс амьдраад байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Гэтэ тийм өмнөөс нь өөр нэг хүн тэр хүнийг ажилд аваач тавьчихсан юм шиг нэг социализм үеэр нэг тийм томилдоор явуулсан юм шиг тий. Наадах чинь бүр яг энэ би бол бодохтой яг энэ боловсролтой холбоотой юм байна гэж одоо дээрээс нь манай энэ халамж чинь төрөөний сэдвээр бүр яг орж ирээд байгаа. Би өөрөө ажилгүй 3 жил яг гэртээ идэхэд амьдраад байсан байхгүй юу? Бүр гингээд ийм ороод сар уулгаа ороод болоод байсан байхгүй хоёр хүүхэдтэй гэртээ одоо гэдгээс гоё энэ хичнээн мөнгө аваад байгаа тий одоо юуны ямар ээжийн мөнгө ч гин. За нөгөө ээж тий ээж чи 2-3 мөнгө аваад хүүхдийн мөнгө аваад. Эсвэл нэр аав нар л мөнгө авахгүй байх шүү дээ. Сайн аавын мөнгө ч өгөхгүй байх шүү дээ. Үрийн шингэнд мөнгө өгдөг. Тэрс амар олон сорсоос мөнгө орж ирээд юуны мишнэ төлөөд байгаа.
За. 3 жил ажиллаж байгаа шүү дээ. Миний вишнэ төлөөд байгаа. Ус тогн тасрахгүй байгаа. Харин тий. Тэгсэн мөртлөө сар болгоо EMR-т ороод юм идээд байгаа. Тэгснээс хүнсээ аваад байгаа. Йоо. Тэгээ орой болгон цэцэрлэг төрөлн рүүгээ очиж маруулж ийлээд байгаа. А бас зүгээр сахилтан цаас. Маруулж юм мөнгө тий. Нэг л юм ард үлдсэн. Тэр нь болохоор ерөөсөө сөөхий мөнгө төлж чаддаг гэсэн. Хидчих чи юу. Сөөхий өртөө яваад байгаа гэж. Өрмөр болоо шүүх мөнгө дуудагдангаа алдсан шүү. Тэгэхээр чи амьдраад идэм бил. Хэрвээ би гэр оролт байсан бол сайхан амьдрах юм бил. Тэгэхээр чи нэг тийм юм хийх сонирхолгүй байгаад байгаа шүү дээ. Юм хийгээд чи яхан хийснээсээ хийсэн л тийм батар матура бодох юм бол бүр зүгээр гэвчихсэн дээр. Сая чамайг зайрбаг гэсэн чинь зүгээр одоо энүүгээр дайлимдуулаад юурын дээр сонсч байвал юу. Манай гэрээ яжуудын тэр сүүн зайрмаг нэ яа. Одоо орчлаа бид хоёр дэрнээс чинь оройд нэг зайрмаг иддэг хүмүүсээ. Одоо ер нь манай монголчууд өвөлзөнгөө иддэг болсон шүү дээ. Сүүн зайрмаг бол онгоомоор байна. Сүүн зайрмаг гэхдээ хамраас өччихээ. Жоо өвөнд орсмороо. Би нээс мөл үлэн царайлаад аль 4 сар донгоцоод. Хүүт өдөр бараг хүүт өмсөж байгаа дараа. Тий. Тэгээд ингээд гидигээд байгаа. Йой. Гэтэ нэрээ тэр халуучд дээр идээд гэж хэлэхээс нэр ойлаа болох гэж шүү. Тэр бол яг үнэ. Тэр түрүүний нөгөө ажлын байран дээр ингээд нэг сайхан яваад байгаа нөхдөд байгаа шүү дээ. Тий. Тэр чинь би бас яг бүр харахаас үгүй яддаг байхгүй. Жишээ нь би ингээд Монголд ингээд нөгөө сургууль оюутан багтаа ажилд орсон байхгүй. Тэрнээс хойш би айгу дургу болцсон. Ажил хамт олон дотор байх дургу болцсон. Яагаад тэгэхээр тэнд ингээд нэг хідэн ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхдээ 3 диспетчер байхад нэг диспетчер л ажил хийгээд. Нөгөө хоёр надтай ил балаа юмараа л байгаад байна. Тэгсэн мөртлөө 3 диспетчер 3 одоо нөгөө нэг юутай ажилтнтай нөгөө дуудлаганд явдаг. Тэрнээс нэг нь л хийгээд байна. За. Би хийхгүй. Би хийхгүй ч болоод унтаал эсвэл дуудлага авчаад дээвэр дээр гараад унтаал болоод байгаа байхгүй. Тэгээ дуудлага онготой явах хэрэгтэй юм даа явахгүй удаад байна шүү дээ. Тийм би болохоор тэгтээ юу яадаг гэсэн. Яг дуудлага ирэх юм бол нэг дуудлага цуглуулахгүй явчихдаг гэсэн. Нэг доор нь ингээ бөөлүүлж байгаа. Гараал явчихдаг. Над руу задлгуул би ингээ дамжаа явчихдаг. Тэгэхгүй хүмүүс ингээ цуглуулаад листээ ингэж бүр за наатлын байрнаас эхэлнэ юм тийм заваа хандлагатай байсан. Тэр хандлага нь надад бас таалагдаагүй. Би шууд яг дуудлага бол дуудлага тэр хүн төрүүс дуудлага өгсөн тий. Тэгэхээр би тэр хүнийхээ төрүүл засах хэрэгтэй тий. Тийм байна тийм. Уул нь бол тэнгууд тэр мань гаруул чинь тэгэл ингээ хов базаа суугаад байгаа байхгүй. Тэнгуудаа ингээ бүр ингээ 20-20-од лист болонгууд хамгийн ойрхоноос нь ч юм уу тий. Эсвэл баг гэртээр гавтуусны буудалтай хамгийн ойрхон хамгийн сүүлд мөлдчих шиг тий. Тэнгууд тийшээ орчоод эндээсээ гараа шууд асаа гэдэг болох гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр чинь амар тэнэг байгаад байгаа. Шудраг бос байгаа шүү дээ. Харин тийм байна. Уул нь хэрэглэгч хаамс тий. Тий. Би болохоор тийм амар сони яс үздэг. Тэгээ тиймэрхүү юмнууд нь ерөөс таалагддаг. За хоёулаа ингээд эхний подкаста дуусгая. Тэгээ. 2 шаардлага гарлаа. Нэгдүгürt миний давсаг агарлаа. Хоёрдугаарт хоёулаа 1 цаг 17 минут бичсэн байна. Анхны подкаст тэгээд амар ярьсан байна. Тэгээд зүгээр энийг зүгээр сая хоёулаа ярьсан юмудаа базаад явсан чи юу юм бэ? Энэ подкаст бол зүгээр хүмүүсийн түүх өрнүүлэх. Энэ тосгоны жигжиг гэдэг. Энэ тосгонд Улаанбаатар гэдэг тосгонд амьдарч байгаа хүмүүсийн түүх. Бидний хажуугаар өнгөрсөн түүхүүдийг базаад сонирхолтой үнийг нь оролцуулаад ярих үед нь яриулаад хоёлаа бацх үедээ базаад жигжугаа ярьдгаар яриад тэгээ сонирхолтой өнцгөл харуулсан байна. Нөгөө нэг түүхээсээ хүн сурдаг гэдэг шиг бидний нөгөө ахуугаа ингэж ярих чинь өөрөө нэг хаантын ахуугаасаа суралцаад нэг юм байна. Эсвэл ингэх ёстой юм гэдэг юм бас хүн бодох боломжтой байхгүй тийм. Тэгээ хотгоныг нь одоо тосгоны жигжиг гэдэг чинь Улаанбаатарч яг үнэтэй л тосгон шүү дээ. Үнээр жижиг юм байгаа даа. Төгжрээд яг ясрал бүр асар жижиг юм байгаа даа. Тэгээд тэр одоо нууц хийж түүч байхгүй. Тэгэхээр угаасаа л зөвлөхнээ нэг айгуу сайн таньдаг. Уулзаад явхлаар тэрний найз явчихдаг. Тэгэхээр яг хуваалцаад бид нар тэндээсээ дүн шинжилгээ хийгээд дараа үедээ ингээд нэг хөөрхөн жижигхэн юм нэг юм үлдээгээд байгаа байхгүй хов бацж байгаа юм шиг тийм. Тэгж л бод. Тэгэл ховын шинжтэй туршлага хуваалцаж байгаа юм. Тийм. За тэгвэл за баярлалаа. Ингээд дуусах уу да. За тэгээд эхний подкаст сонирхолтой байсан бол тэгээ хоёртыг нь хүлээж байгаа сонсоорой. Тэгээд манай подкастын ерөнхий ивент тэтгэгч Monda House баярлалаа. Баярлалаа. За сайхныг хүсье. Сайхныг хүсье. Хүнжилтээ хөлсгүй амраарай. Хүнжилтээ юу амраарай? Хүнжилтээ хөлсгүй сайхан амраарай. Харин гой хөлрөө тосоороо амруу сайхан жаргал өсөө. Айгу тухгүй байдаг. Хөгшрөд ирсэн хамаг юм ал нээж өгсөн. Бандаж хүртэл төвхтэй санагдсан. Энэ тавлаад байгаа юм шиг байна. За ингээд дуусгая. За бай дараа уулзцгаая.